Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гаж үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тавгуурхвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бүгдэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. O.J. Simpson-ы хэрэг рүү орохоор төлөвлөсөн байсны дагуу энэ удаад та бүхэнд part 1-ийг хүрэхэд бэлэн болсон байна. За нэлийн гүнзгий судалсан энэхүү дугаараар та бүхэн бүх нарийн ширийн баримтууд, өмнө нь анзаарч байгаагүй зүйлс, за мөн O.J. Simpson гэх хүний түүхийн бүрэн дүр зургийг нь сонсох болно. Хитрхи урт санагдчих юм бол хурдыг 1.5 болгоо сонсоорой. Читал ихтэй дэлгэрэнгүй яригдана. За угаасаа энэ хэрэг бол 20 дугаар зууны хамгийн дүүлэнтэй хэрэг гэсэн тодтголтой учраас өөр ямар нэг оршил ярилгүйгээр шууд хэрэг рүүгээ орцгоё. 1994 оны 6 сарын 12-ны шөнө Лос Анжелес хотын Брентвуд гэх чинээлэх хороололд 2 хүн аимшигтайгаар алуулсан байдалтай олдсон явдал нь Америкийн түүхэнд хамгийн маргаантай, хамгийн их анхаарал татсан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны эхлэл болсон байгаа. За нэг эмэгтэй бол гэрийнхээ шатны доор нас барсан байдалтай хэвтжсэн. Түүний хүзүү, толгой нь бол 7 удаа зүсэгдэж, нэг чихнээсээ нөгөө чих хүртлээ гүн зүсэгдсэн, нэг вений судас, 2 артерийн судас нь тасарсан байдалтай байсан. За тэгээд тухайн эмэгтэйг аль хэдийнэ ол маш их гэмтэл авцсан байхад нь алуурчин түүнийг өстөж хойш нь татчихагаад бараг л толгойг нь таслангаа алдсан. Толгой нь зөвхөн шилэн хүзүүнийхээ арьсан дээр тогтсон, санжаансан байдалтай байсан. Тухайн эмэгтэйн зүүн гар талд нь нэг эрэгтэй хүний цогцос хэвтжижсэн. Нүүр, хүзүү, цээж, хөвлийн бол нийт 22 удаа хутгалуулсан байсан. За гар дээр нь бол хутганаас хамгаалсан тэмцлийн улмур тод үлдсэн байдалтай. Хөх хөнгийн жинсэн өмднийх нь зүүн хөл бараг бүхэлдээ цуснд ингээд норцсон тийм байдалтайсан. За алуурчин тийм ч их эсэргүүцэлтэй тулгархгүйгээр яг л араатан амтэн шиг 2-2 хүнийг бол маш их уурсаж алсан гэдэг нь тодорхой харагдчихсан. За тэр хоёрын бол зөвхөн эрэгтэй хохирогч нь бие хамгаалах гэж тэмцсэн гэж харагдчихсан ч гэсэн алуурчин зэвсэгтэй байсан болохоор яалтчгүй ялагдсан байсан. За энэхүү хэргийн гол сэжигтэн бол нэрд гарсан тамирчин, Холливуудын жүжигчин, телевизийн алдартай эрхэм, хөл бөмбөгийн түүхэндх домог тоглогчдын нэг, олон фенүүдийнхээ дунд The Juice гэх нэрээрээ алдаршсан Oriental James Simpson буюу гэр бүл найз нөхдийнхэн дууддаг нэрээр бол O.J. Simpson байсан ба. За тэгэхээр энэ хэрэг дээр нэлээд олон хүний нэр дурддагдж гарч ирнэ. Шүүх хурлын процесс, мөн цагдаа, прокурор, өмгөөлөгч, гэрчүүд гээд олон хүний нэрэн дунд төөрөгдөж магадгүй учраас арай жоохон анхааралтай сонсохгүй бол ойлгомжгүй гэж бас магадгүй. За O.J.-ийн өмгөөллийн багийг анх бол алдартай хуульч Роберт Шапиро удирдах өөрийн нэрлсэн мөрөөдлийн багийг бүрдүүлсэн юм байна. За энэхүү мөрөөдлийн багт нэр хүндтэй олон хуульч багтсан байдаг. За тэдний нэг нь бол хүний эрхийн нөлөө бүхий өмгөөлөгч Johnny Cochran гэж хүн байсан. Cochran гэх нэрээр нь цаашид хилээд явал илүү амархан баг. За энэ хүн бол O.J.-ийг цагаатгах гол 2 өмгөөлөгчдийн нэг нь байсан гэж үздэг. Өмгөөллийн баг бол үнэхээр хүчтэй байсан нь бол маргаангүй. Гэхдээ олон нийт болон хэвлэл мэдээлэл төдийлөн онцолж байгаагүй нэг зүйл нь юу байсан гэхээр тэдний баг хинэнч эрүүгийн хэргийн шүүх хуралд өөрсдийн гэсэн хангалттай туршлага байгаагүй явдал байсан. За энэ дундаас зөвхөн F.Lee Bailey гэдэг нэртэй хүн л прокуроруудтай харьцуулахад илүү туршлагатай нэгэн байсан. Мөрөөдлийн багийн гишүүдийг дурдаад зургийг нас давхар харуулад явъя. За Johnny Cochran гэж хүн болохоор анх Лос Анжелест нэрд гарч исэн эрүүгийн хэргийн өмгөөлөгч байсан. O.J. Simpson-ыг өмгөөлж исэн багийн ахлах өмгөөлөгч болсон байгаа. За дараа нь бол Robert Shapiro гэж хүн байгаа. Өөрийн туршлага болон танилын хүрээ ихтэй гэдгээрээ нэлээд алдартай. За Alan Dershowitz гэд хүн бас байгаа. За энэ хүн бол Harvard-ийн нэртэй хуулийн профессор, мөн өмгөөлөгч, мөрөөдлийн багт бол хуулийн зөвлөхөөр ажиллаж исэн. Зарим сонсогчд маань санаж байгаа бол энэ хүн Mike Tyson-ы өмгөөлөгчөөр хожим нь бас ажилласан байдаг. За дараа нь бол F.Lee Bailey гэдэг хүн байгаа. За энэ хүн бол туршлагатай эрүүгийн өмгөөлөгч, шүүх танхимд гаргадаг ур чадвараараа
алдаршсан хүн байгаа. За дараагийн хүн бол Роберт Кардашиан гэдээ байгаа. Энэ хүн бол O.J. Simpson-ы дотны найз мөн өмгөөлөгч ийм хуульч хүн байсан. Шүүх хурлын явцад бол O.J.-д хуулийн төлөвийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж исэн чухал хүн нь байсан. За дараа нь гэх юм бол Barry Sheck гэдэг хүн байгаа. Эрүүгийн хэрэгээр мэргэшсэн өмгөөлөгч O.J. Simpson-ы гин бурууг нотлох багийн бас нэг хүчтэй тийм гишүүн байсан. Өөр бас Carl Douglas гэдэг хүн байгаа. Бас л алдартай эрүүгийн өмгөөлөгч байсан болохоор мөрөөдлийн багт багтаж чадсан. За ингээд ийм хамгийн шилдэг гэсэн багийг бүрдүүлж прокуроруудын гаргаж ирэх баримт нотлохоо таамаг онолуудыг нухчин дарахын тулд мэрэгчлээ хамгийн шилдэг хүмүүсийг хөлслөхөд мөнгийг ерөнхийдөө бол хайр найргүй цацгаар шийдсэн. Анх бол энэ багийнхан бүгд Роберт Шапирогийн офисын өрөөнд уулзалтаад анхандаа бол ингээд зөвлөгөө авахар дуудсан байснаа дараа нь багтаа элсүүлэх талаар ярилцаж та нарын хин нь O.J. Simpson энэ хэргийг хийсэн гэж бодож гинэ гэж шууд асуугаад эхэлсэн маа. За ер нь бол ийм том хэрэг дээр өмгөөлөгчд өөрсдийн үйлчлүүлэгч буруутай хэсэг талаар шууд ярилцах нь ховор байдаг болохоор бүх хуульчид бол энэ асуултыг бүгд гайхаж хүлээж авч ирсэн. За энэ дээр бас нэг чухал зүйлийг дурдах хэрэгтэй. Эрүүгийн хэрэгүүдэд нотлох үүрэг нь прокурорын талд байдаг. За тэгээд сэжигтнийг гин буруутайг нь нотлогдох хүртэл гин буруугууд тооцдог. За өмгөөлөгч нарын гол зорилго нь юу байсан гэхээр O.J. Simpson гэх хүний гин бурууг нотлох биш, харин прокурорууд түүний гин бурууг эргэлзэлгүйгээр нотолж чадахгүй гэдгийг харуулах явдал байсан. Үүнийг харгалзан үзэх юм бол Роберт Shapiro O.J. Simpson хүн амны хэрэгээр шоронд орохгүй гэдэгт итгэлтэй байсан явдал байсан. Түүний төлөвлөгөө зүгээр нэг хин нэгэн иргэнийг өмгөөлөд өнгөрөх биш, харин Америкийн иргэдийг тэр чигт нь хоёр талцуулж хуваахаар хэмжээний тийм томоохон стратеги байсан гэж үздэг. За шүүх хурлыг бүрэн утгаар нь ойлгохын тулд дундуур нь яалтчгүй бид O.J. Simpson болон Nicole Brown гэх хоёр хүний талаарх түүхийг сөхөх хэрэгтэй болно. 1977 онд 30 настай эд гялалзжсэн NFL-ийн алдартай хөл бөмбөгчин O.J. Лос Анжелесийн Brentwood-ийн тансаг хороололд тэр үеийн ханшаар $650,000 үнэтэй 360 North Rockingham гэсэн хаягтай байшин худалдаж авч ирсэн юм байна. За тухайн байранда нүүж ороод удаагүй байхдаа 18 настай Nicole Brown-тэй анх танилцчихсан. Тэр үедээ бол O.J. Margaret Whitley гээд эмэгтэйтэй бол гэрэлсэн хിവэрэ байсан. Гэхдээ гэрлэлт нь 67-оос 79 он хүртэл үргэлжлэх хугацаанд харилцаа нь бол тогтворгүй, ер нь тийм токсик байсан гэгддэг мөртлөө дараа нь тухайн Маргарет гээд эмэгтэй болохоор O.J. намайг хизээч зодж байгаагүй, надтай өөр нь хин нэгэн тэгж харьцагч гэсэн би хүлээн зөвшөөрч чадахгүй гэж мэдүүлсэн байсан. За тэд бол дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Харамсалтай нь 1979 онд тэдний 2 настай хамгийн бага хүн байшингийнхаа усан бассейнд живж амиа алдсан юм байна. За тэр жилдээ O.J. эхнэрээсээ салаад тэгээд дараа нь болохоор Никол тэдний гэрт нь нүүж утсан юм байна. O.J. Nicole 1985 онд гэрэлсэн. Дундаасаа бол 2 хүүхэдтэй болсон. Хурмаа хийснээс 8 сарын дараа нь Сидней гээд охин нь төрөөд 1988 онд Justin гээд хүүтэй болсон юм байна. За тэгээ бусдын нүдэнд бол энэ гэр бүл бүр үнэхээр үлгэр жишээ сайхан харагддаг байсан. Гэхдээ хаалганы цаана бол жинхэнэ тийм эмх замбраагүй, зодоонуудын хэрүүл гээд муу муухай бүхэн үргэлжилж явж агаад 1992 оны 10 сарын 15-нд тэр хоёр бол ингээд албан ёсоор гэрэлтээ цуцлуулж хоёр тишээ болж исэн юм. Гэрлэхээс өмнө O.J. Nicoleтэй гэрээ хийцэн байсан. Тэрэн дээр нь бол салсан тохиолдолд эд хөрөнгийн эрх тус-тустай байхаар заагдсан байсан. O.J. Nicolед сард $10,000 тийм тэтгэмж төлөхөөр болсон. За энэ тухайн үедээ багагүй мөнгө байсан ч гэсэн тэр үед бол O.J. татвар суудахсны дараач телевиз болон зар сурталчилгааны ажлаас сард бол ойролцоогоор $55,000, за өнөөдрийн аншаар гэх юм бол $120,000 орчим олдог байсан юм. Салхтаа Николд нэг удаагийн $433,000, за өнөөдрийн аншаар бол $920,000 орчим нөхөн төлбөр өгөхөөр тохироод тэдний түрээсэлжсэн Сан Францискод байрлах орон сууцыг Николд үлдээхийг O.J. бол зөвшөөрсөн юм. За тэгээд тухайн нөхөн төлбөр Николд шинэ орон сууц худалдаж авах зориулттай байсан. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Жиана гээд эмэгтэй болохоор түүнийг шинэ байр олоход нь тусалж исэн юм байна. За энэ нь бол хожимо Николийн сүүлчийн гэр болж хувирсан $875,000
Bundy Drive гэд хаягтай байр байсан юм. За хэдийгээр салаад хоёр тийшээ болсон ч гэсэн тэр хоёр бол байнга уулздаг, хоорондоо ярилцдаг. За гэхдээ найз нөхдийнх нь хэлж байгаагаар бол Никол бүр мөсөө холбоогоо таслахыг хүсэж исэн гэсэн бэлээ. Ер нь бол энэ хоёр хүний амьдралыг том зургаар нь харахад бол ийм байсан. Гэхдээ ярианы дундуур чухам гэр дотор яг юу болдог байсан талаар бас яригдах болно. 1994 оны 6 сарын 12-ны шөнө 10 цаг 15 минутын үед Николийн хөршүүд нь нохой хуцах чимээг бол олж сонссон. За 11 цагт бас л нохой хуцахыг ахаад сонссон байгаа. Гэхдээ зүгээр нэг хуцах биш, тийм зовж шаналсан ч гэмээр амьтны одоо гасалж хуцж байгаа шиг тийм чимээ байсан гэж бол хожим нь ярьсан. Ойр хавьд нь амьдардаг байсан нэг хөрш тухайн орой одоо нохоогоо салхилуулж явж агаад Николийн байрны дэрэгдүүр явж өнгөрсөн. За 10 цаг 55 минутын үед тухайн байрны ойролцоо байсан Акита үйлдвэрийн нохоог тэр бол олж хараад тэгээд хүзүүвчин дээрээ ямар ч одоо хаяг энтер бичигдээгүй сарвуу нь одоо жоохон цусантар болцсон байдалтай олсон юм байна. За тэгээд аль айлын нохоо гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор ямар тач одоо гэрлүүгээ дагуулж яваад тэндээ хонуулчих гэж ихэндээ шийдсэн. За тэгээ гэртээ аваадсан чинь нөгөө нохоо нь ерөөсөө тасралтгүй гаслаад ерөөсөө ингээд тайвшрахгүй байсан болохоор олсон газар нь одоо буцаагаад аваачи гэд гарсан чинь за тэр нохоо нь бол яалтчгүй одоо өөрийнхөө гэрлүүгээ дагуулсан явсан маа. Тэгээ нилээ орой байсан болохоор байшингаас гардаг зам дээр ямар нэг зүйл ингээд одоо тавьцсан юм уу эсвэл ингээд нэг ямар нэг хүн ингээ хөвтөж байгаа юм уу гэмээр нэг тийм сонио харагдахаар нь сайн одоо жоохон ойртод ажиглаа харсан чинь цусандаа утгаалтцсан одоо эмхтэй хүн хөвтөжсэн юм. Тухайн орой Лос Анжелесийн баруун хэсгээр эргүүлд гарч исэн Роберт Risky гэх нэртэй цагдаа 12 цаг 9 минутын үед станцаар дуудлага хүлээж авсан. За тэгээд дуудлагын дагуу явж чад бол нөгөө нохоог олсон хүн цагдаатай эхэлж ярилцаад тэгээд Николийн гэрийг зааж өгсөн. За тэгээд очиод гарч идэнгээ тусгаад харсан чинь цус албар хаасайг уурссан байсан. Николийн цус нь бараг тэр чигтээ ингээд бинээсээ юулэгдээд гарцсан юм уу гэмээр маш их хэмжээний цус байсан гэж байгаа. Цагдаа гэрлээ бутны ойролцоо тусгаад харсан чинь бас нэг одоо цогцос байгааг бол олж харсан. За тэр нь бол эрэгтэй хүн байсан. Цамцсан толгой дээгүүрээ татагдцсан. За тэгээ хажууд нь нэг тийм цус болцсон дугтуу. Тэрэн дотор нь бол нэг нүдний шил байсан. Анхны очисон цагдаа бол тэр даруйда хэн гэдгийг нь таниагүй ч гэсэн ам алдсан залуу нь 25 настай Ron Goldman гэдэг залуу байсан. За энэ залууг буруу газарт буруу цагтаа явсан гэж Америкууд бас одоо зүүрлж ярьдсан мэлээ. Өндөр царайлаг, теннисний тасгалжуулагч, модель, за мөн цагийн ажилтай. Тэр нь бол зөөгч байсан юм билээ. Тэгээд энэхүү Ron Goldman гэх залуу бол Николтой ердөө 6-7 хоногийн өмнө танилцсан ч гэсэн түүнийг өөртөө хангалттай итгүүлэх хэмжээнд тэр хоёр бол тотон болсон байсан. За бүр өмнө нь түүний Феррариг нь түр зээлж унжижсэн. Гэхдээ гэмт хэрэг гарсан үед бол тэдний хооронд ямар нэг байдлаар тотон харилцаа байгаагүй. Одоо юу гэдэг ирчихсэн ч гэдэг юм уу хоорондоо болцчихсэн гэсэн тийм зүйл бол байгаагүй. За хэдий зарим хүний нүдэнд тийм юм шиг харагдаж болох ч гэсэн үнэхээр одоо энэ хоёр хүн танилуд тийм найзуудын хэмжээнд бол харилцаатай байсан маа. Тухайн Risky гээд цагдаа болохоор одоо цусан дээр одоо гიშгчгүй тулд өлмөд дээрээ зөөлөн алхаж гэрлээ байшингийн хажуугийн зам руу тусгасан чинь цустай мөр харагдсан. За цагдаа бол өөрөө нэмэлт мөр үлдээхийг ерөөсөө хүсээгүй. Тэгээд Risky-гийн бодлоор алуурчин бол арын замаар хашааны артлын нарийн гудамжаар зогцсон юм шиг байна гэж харагдчихсан. Тэр нь гэхдээ зөвхөн таамаг төдий зүйл бол биш байсан. Готлын мөрний хажууд цусны тусал шиг зүйл бол ажиглагдсан. Тэр нь бол алуурчин өөрөө шархацсан. Тэгээд цухтахта цусаалтжсэн байж болцшгүй гэдгийг нь илтгэжсэн. За энэ баримт бол дараа нь маш чухал нотлохоо болж хувирсан байгаа. За ер нь бол тухайн алуурчин нь уул мөр үлдээхгүй гэдгээ огт мэддэггүй. За эсвэл хит их яарч сандарсан байсан уу ямартаач огт одоо цэвэрлэгээ хийлгүүгээр зогтсон байсан. Түүний DNA за мөн уул мөрүүд нь баг хаасайгүй байж мэдхээр байсан. За нөгөө Risky гээд цагдаа болохоор дээрэн болсон гэх таамаг дэвшүүлээгүй. За харин ч бүр эсрэгээрээ байшингийн дотор ингээд ерөөсөө эмх замбраагүй байдал үүсээгүй, шүүгээ өнгөчсөн ч юм уу одоо эд зүйлс хөндсөн гэсэн тийм шинж тэмдэг бол байгаагүй гэдгийг мэдэж авсан. За дээд давхарт гарч утсан чинь унтлахын өрөөнд нь ла асфальттай байсан. За тэгээ угаалгын өрөөнд ч гэсэн бас нэг ла асфальттай. Тэгээ ван нь болохоор дүүрэн устай байсан. Энэ нь бол хин нэгэн хүн тухайн орой одоо тайван сайхан усанд орчоод амрах гэжсэн юм шиг байдалтай харагдчихсан. Цагдаа бол бодохдоо амиа алдсан эмэгтэй таньдаг хүндээ хаалгаа нээж ухтаад тэгээд амнасаа алдсан гэж дүгнжсэн юм. Үнэхээр л тэр бол хин нэгэнд хаалгаа нээж өгсөн. Тэгээ шууд алуулсан.
За тэгээд цагдаа болохоор бусад унтлахын өрөөнүүдийг шалгахад бол 2 хүүхэд нь өөрийнхөө өрөөнд нам унтчихсэн. Нөгөө цагдаа болохоор өөрийг хязгаарлагдмал гэдгийг сайн мэдчихсэн. За ийм хэмжээний хэргийг бол мөрдөн байцаагч нар гардан шалгадаг болохоор тэр үнэхээр өөр зүйл бол нэмж хийгээгүй. Тэр тусламж дуудахаар станцаа асаахынхаа өмнө хажуутлын ширээн дээр нэг захиа байгааг олж харсан. За төв хэсэгт нь болохоор O.J. Simpson гэж бичээстэй байсан. Бас хан дээр нь нөлгөөтэй байгаа маш том хэмжээний зургийг хараад хэн байгааг нь тэр үед ойлгосон байна. Цааш үргэлжлүүлэн шалгахад бол гэр бүлийн зургууд дээр O.J. Simpson харагдчихсан. Ингээд анхны очисон цагдаа бол энэ үнэхээр том асуудал гэдгийг шууд ойлгосон. Олонний танил суперод бараг бүх хүний шүтэн биширдэг O.J. Simpson-ыг харсан даруйда тэр бол таньсан. Тэгээд станцаар тэр нээлттэй мэдээлэл дамжуулахаас зайлсхийгээд олонний танил хүн холбогдсон хэргийг дэлгэх нь бол маш их дуйлан дагуулна гэдгийг мэдчихсэн. Хүссэн хүсээгүй удахгүй энэ хэргийн талаарх шууган зөвхөн Америк даяар гэлтгүй олон улсын бүхий л медиагаар цацагдаж дэлхийд даяар сенсац болж хувирсан байгаа. Хохирсон хүмүүсийн ар гэрийнхний шантал зовлон ч гэсэн бараг ор тас марттлаа энэ хэрэг дээр шуурч исэн. За энэ бүх болсон явдлыг урьдчилан харж нэг алхмын өмнө зогсож байсан хүн бол Роберт Шапиро байсан. За Шапиро өөрийн шилдэг өмгөөлөгчдийн багийг бүрдүүлж авах үеэрээ O.J. Simpson-д ашигтай байдлаар хэргийг эргүүлж чадах нэг үнцэг байгаа гэдгийг дотны хүрээлэлдээ дэлгэж ярьсан байсан. За тэр үнцэг нь юу байсан гэхээр арьс өнгөний асуудал байсан. За энэ үнцгийг ашиглахад нь Шапирод хэвлэл мэдээллийнхэн туслана гэдгийг бол тэр мэдчихсэн. Бүх юмыг тэр бол маш нарийн тооцоолсон байсан. Шапиро энэ хэргийг Лос Анжелест гардаг жирийн нэг аллага биш, харин маш том нийгмийн асуудал болгон хувирахыг зорж исэн. Хэрвээ би арьсны үзлийг ашиглаад үйлчлүүлэгчээ хамгаалвал яах вэ? Хэрвээ O.J. Simpson-ыг өөрийг нь хохирогч болговол яах вэ гэж тэр бол ботсон маа. За энэ хүн арьс өнгөний асуудал бол O.J. Simpson-ийн хэргийн бүр хамгийн чухал номер 1 хөшүүрэг болж исэн болохоор одоо ярих түүхийг тогтоод та бүхэн нэг сонсоорой гэж хүсье. За Никол Рон хоёрын аллахын өмнөх 3 жилийн хугацаанд бол нэг Африк Америк гаралтай Rodney King гэд нэртэй залууг хэд хэдэн цагдаа нар нийлж зоджоох үйл явцыг нэг хүн бол санамсаргүй байдлаар видео камер дээр буулгаж чадсан байгаа. За энэ хэрэг нь бол Лос Анжелесийн хар арьст иргэдийн цусыг нь хөөргөж уур хилэнг нь хүргэсэн маш тийм том асуудал болсон. Тухайн үед ухаалаг утас гэж ер нь бол байгаагүй. Зөөврийн камер тийм ховор хэрэглээ бол байсан. Харин тухайн үед видео камер тааруулж авсан хүн бичлэг хийж баримтжуулж чадсан юм байна. За хэрвээ энэ бичлэг байгаагүй бол Лос Анжелесийн цагдаагийн хилтэс хар арьст иргэдэд өөр ямар олон зүйл хийж ийснийг хинч мэдэхгүй өнгөрөх байсан гэж олон хүн бол тухайн бичлэгийг үзээд бодсон юм байна. Rodney King гэх залууг бол маш олон цагдаа нар бороохоогоор удаан хэрцгийгээр зодсон. LA Times-д бичснээр бол Rodney King-ийн гавлын ясны доод хэсэгт 11 хугарал, нэг хөл нь хугарсан зэрэг олон тооны гэмтэл авсан байсан. Тэгээ энэ бол ямар ч үндэслэлгүй зүгээр л нэг төрийн албан хаагчдын бүлэглэл нэг хүнийг зодж байгаа юм шиг үйлдэл байсан. Үзэж байгаа бараг бүх хүн тэднийг цагдаа гэхээсээ илүүтэйгээр нэг тийм танхаа этгээдүүд бөөнөрөө дарвиж явж агаад тэгээд нэг хүнийг бүлэглэн зодж байгаа юм шиг харж исэн байгаа. 1992 оны 4-р сарын 29-нд Вентура тойргийн шүүгчид олон нийтийн нүдээр бол төрийн нэр барьсан танхаа этгээдүүд шиг харагдсан Rodney King-ийг зодсон 4 цагдааг бүр цагаатгсан юм байна. За ингээд эннээс болоод Лос Анжелест бол үүмэн дэгдэж 1100 гаруй барилга шатаж, за үүний урагшаар бол 2 Аз хүн, 28 хар арьстай хүн, 19 латин гаралтай хүн, 15 цагаан арьстай хүн амь өргөдөжсэн юм байна. За тухайн үед бол Лос Анжелесийн цагдаагийн газрын дарга нь Daryl Gates гэд хүн байсан. Түүний удирдлаганд байсан цөөн тооны цагдаа нар байнга хяналтаас гадуур олон тийм дуйлантай хэрэгт нэр холбогдсон байдаг. Гэхдээ хожим нь бол Лос Анжелесийн цагдаагийн газар дотроо бол маш том цэвэрлэгээ хийж хэдийгээр төгс биш ч гэсэн өмнөхөөсөө хамаагүй сайжирсан гэж хүний эрхийн хуульчид бас ярьдсан байлээ. Тэгээ ер нь бол тухайн жилүүдэд Лос Анжелесийн цагдаагийн хилтэс дотор бүр бүлэглэл үүссэн, дээрэмчид, худал нотлохоо гаргаж ирдэг хүмүүс, харт амхны 8-ачид, за тэгснээ бүр аллагад оролцсон хүмүүс хүртэл ажиллаж ийснийг нь илчилж гаргаж ирээд их цэвэрлэгээ хийгдсэн гэгдт юм байна.
За тэгэхээр энэ Rodney King-ийн түүхийг хүмүүс мартаагүй. Яг одоо жинхэнэ хар арьст, цагаан арьстнуудын хооронд сөргөлдөөн үсээд намжаагүй байх үеэр O.J. Simpson-ийн хэрэг залгаад яригдаж эхэлсэн болохоор Robert Shapiro гэх хүн бол энэ хэргийг авсан мөчөөсөө л толгой дотроо яг энэ зүйлийг гогдож авъя гэд тунгааж хэлсэн гэж хэлж болно. За ингээ одоо хэдүүлээ гэмтгэргийн газар руу буцаадчээ. Цагдаа бол хашааг шар туузаар хааж авах үед Николийн 2 хүүхдийг Лос Анжелесийн цагдаагийн хилцээ рүү авч явсан. За цагдаа нар харин байшингийн эргэн тойронд нь шалгалт хийгээд боломжит гэрч хайж хийсэн байгаа. 25 жилийн туршлагатай Лос Анжелесийн цагдаагийн хилцээний ахлах тэслэгч Дэвид Росси шөнийн 1 цаг 30 минутын үед Николийн гэрт бол явж очсон. За мөн ахлагч Марти, Ахмад Констанс нар ч гэсэн удалгүй бол араас нь явж очсон. Тэр хүмүүс бол бүгд нэг сонирхол татах зүйлийг олж харсан ба. Тэр нь юу байсан гэхээр цустай савхин бэлий, тэгээ сүлжмэл малгай, цустай тухтуу. Энэ зүйлүүдийг бол тэр шөнө олон цагдаа нар харсан. За энэ ч гэсэн дараа нь бол маш чухал нотлохоо болж хувирсан байгаа. Энэ явдал хүн амны хэрэг байсан учраас хэргийг бол хүн амны албаны мөрдөгч Ron Phillips хариуцж аваад гэмт хэргийн газар очиж цагдаа нартай ярилцаж хэргийн одоо мөрдөлтийг өөрийн 4 мөрдөгчийн нэгэнд хуваарлсан байсан. За тухайн хүн нь бол Mark Furman гэх хүн байсан. За энэхүү хэрэгт холбогдсноор маш их алдаршсан ч гэсэн магадгүй одоо хамгийн муу нэртэй болсон хүн бол энэхүү Mark Furman гэд мөрдөгч байгаа. За энэ мөрдөгчийн талаар бол маш их зүйл яригдах болно. Бас л нэг маш их хил ам дагуулсан одоо жинхэнэ хэргийн эзэн хингэргийн тохиор басан мөрдөгч байгаа. Бараг хувь тавилангаараа шахуу одоо энэ хэрэгт орооцолтчуудаа гэж сүүлд нь та бүхэн бодох бах. Энэ жил Netflix дээр гарсан O.J. Simpson-ы баримтат кинонд ч гэсэн энэхүү одоо Mark Furman гэд хүн яриа өгсөн бэлээ. Николийн байрны гаднаас бол цустай савхин бэлиний нэг өрөөснийг цагдаа нар олсон гэж ярьж байсан. Тэгсэн чинь бэлинийх нь нөгөө өрөөснийг нь мөрдөгч Mark Furman O.J. Simpson-ы гэрээс нь хамгийн түрүүн олсон хүн байгаа. Mark Furman-тэй Ron Phillips гэд мөрдөгч бас хамт явж байсан. За бичиг баримтын бүртгэлээс нь үзэхэд бол тэр шөнө нийт 17 цагдаа Николийн байранд байсан. Үүнд бол хэргийг удирдах шалгахаар томилогдсон мөрдөгч нь Philip Vaneter болон Tom Lange гэд 2 хүн бол багтсан байсан. Тэд бүгд хэргийг тойрч бол танилцсан байгаа. Цогцснууд, за мөн цус, нэг ширхэг өрөөсөн бэлий, за мөн Ben & Jerry's гэд брендинг тал ийдсэн заримгны аяга зэрэг зүйлийг харсан. Mark Furman хэсэг хугацаанд зочны өрөөнд сууж хамгийн анх ажигласан зүйлүүдэд тэмдэглэж бичиж эхэлсэн. За тэр нь бол гэхдээ албан ёсны тайлан бол биш байсан. Зөвхөн тухайн агшинд өөртөө төрсэн сэтгэлдлүүдээ буулгаж бичсэн байсан. За тэнд нь бол 2 зүйл нэлээд сонирхлыг нь татчихсан ба. За нэгт бол зайрмаг байсан. Тухайн зайрмаг нь ингээд одоо удаан гаргаж ирээ удаан болоогүй байгаа нь ерөөсөө илт ингээ хайлж эхлэхгүй тийм зайрмаг байсан. За хоёрдугаар болохоор цусны туслууд байсан. Сэжигтэн бол өөрөө шархацсан байх магадлалтай гэж тэмдэглэсэн байснаас гадна гэрийн хойд гарах хаалга, мэдэгдэхүй цурууны хээ зэрэг нь хамгийн хэрэг болох нотлох баримтууд гэж үздсэн байна. За цаашдын үйл ажиллагааг удирдахжсэн хүн бол Лос Анжелесийн баруун бүсийн операцийн захирагч Keith Bush гэдэг хүн байсан. За тэр нь бол Лос Анжелесийн хууль сахиулах байгууллагын дээд албан тушаалтнуудын нэг байсан. За Keith Bush Ron Phillips-т хэлэхдээ хохирогчийн хэн болох нь тогтоогдсон. За тэр эмэгтэй бол O.J. Simpson-ы хуучин эхнэр, байшинд байсан хүүхдүүд нь ч гэсэн тэдний хүүхдүүд байж болцсохгүй учраас O.J. Simpson-д энэ талаар яаралтай мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн юм байна. Хүн амны хэрэгт хамгийн ойр дотны хүмүүс нь сэжигтнүүдийн чагсаалтанд хамгийн түрүүн ордог хууль зүйн нийтлэг зарчим байдаг. За Keith Bush O.J. Simpson-тэй холбогдох тушаал өгсөн ч гэсэн бусад ямар ч хэвлэл мэдээлэлд энэ зүйлийг төр хугацаанд дэлгэхгүй байхыг анхааруулад хохирогчийн ар гэрт мэдэгдээгүй байхад сэтгүүлчид зураг авч бичлэг хийхийг тэр бол хүсээгүй. За O.J. бол хаана амьдардаг байсан гэдгийг анх очсон цагтаа нөгөө Risky гэдэг хүн болохоор аль хэдийнэ мэдсэн байсан. Яагаад гэсэн чинь гараашинд нь байсан Jeep машины улсын дугаарыг нь шалгаад үтсэн чинь O.J. Simpson-ы нэрээр бүртгэлтэй. За тэгээд 365 North Rockingham гэсэн тийм хаягтай байсан юм байна. Ингээд Ron Phillips болон Mark Furman хоёр нэг машинд, Philip Vaneter болон Tom Lange хоёр болохоор өөр нэг машинд суугаад O.J.-ийн гэр рүү явцгаасан. За энэ нэрдвэл одоо 2 миль буюу ойролцоогоор ингээд 5 минутын зайтай тийм газар байсан. За тэднийг очиход бол хамгийн түрүүн одоо анзаарэгдсэн зүйл нь гэх юм бол
тийм маш сонин одоо жоохон хазгаач гэмээр байрлуулаад тавьсан цагаан өнгийн Ford Bronco загварын машин байсан. Яарад ингээд одоо хааш нь парклчаад явцсан юм шиг бол харагдчихсан. За тэгээд O.J. Simpson-ы гэрийн гадаа очсон байсан одоо 4 мөрдөгчдөөс Mark Fuhrman одоо нөгөө 3-ыгаа бодох юм бол нэг төвшингээр доогуур мөрдөгч байсан болохоор гэр дотор хүн байгаа хэсгийг бусд нь шалгаж авах үеэр бол Mark нөгөө цагаан Bronco руу төхөжчөөд арын суудал дээр O.J.-ийн нэртэй баримтууд байгааг нь олж харсан байгаа. За түүнээс гадна машины бариулны дээд болон доод хэсэгт цусны тол байгааг тэр бол анзаарсан. За Mark Fuhrman Philip Vanetterийг ирж цусыг харахыг бол хүссэн байгаа. Тэр хоёр бол хоёулаа одоо энэ бол бараг цус гэдэг нь тодорхой гэж санал нэгдэжсэн. Mark Fuhrman машины дугаарыг шалгасан чинь тухайн Bronco нь болохоор Hertz гэдэг машин түрээсийн компанийн байсан. За энэ компани нь болохоор O.J. Simpson-тэй гэрээтэй. Тэгээ сурталчилгаанд нь тэр бол одоо оролцож исэн юм байлаа. За Philip Vanetter бол шууд шүүх шинжилгээний мэрэгжилтэн дуудаад машин дээрх цусны толбыг үүсгэхийг хүссэн. За яг үнэндээ бол тухайн үед мөрдөгчд магадгүй O.J. Simpson өөрөө ч гэсэн хохирогч болцсон байж бас магадгүй гэж бодож исэн маань. Гэхдээ гэрийнх нь гэрэл нь асаалттай байгаа мөртлөө хин ч юусоо хаалгаа тайлж өгөхгүйсэн. За тэдний үндсэн хаусных нь арт талд нь ингээд одоо зочныг гэж хэлж болохоор өөр хүмүүс ирэх юм бол ингээд одоо ороод хонуулцдаг ч гэмээр тийм жижиг байрнууд бас байдаг. Тэгэхээр нь тэднийх нь нэгийг төгссөн чинь дөнгөж унтж байгаа дөнгөс ирсэн юм уу гэмээр нойрмог байдалтай нэг залуу бол гарч ирсэн. За тухайн залууг нь болохоор Kato Kaelin гэдэг. Тэгээд түүнээс болохоор O.J. гэртээ байгаа юу гэж асуусан чинь гол байрыг шалгадаа гэж хариулсан. Цагдаа нар бол аль хэдийн угаасаа шалгацсан тогшоод юусэн хаалгаа тавихгүйсэн. За тэгээд цагдаа нарын хувьд тухайн Kaelin гэ залуу одоо арх ууц юм уу эсвэл одоо хар тамхи хэрэглээ жоохон масуурцсан юм уу гэмээр тийм байдалтай харагдчихсан. Тиймээс мэдээж түүнийг бол боломжит сэжигтэн гэж үзээд ямар нэг одоо тэмцэл ч юм уу тэмдэг эсвэл цусны уулмөр байгаа эсхийг нь шалгаж эхэлсэн. За Kaelin бол тэдэнд нэг зүйлийг хэлсэн байгаа. Орой 10 цаг 45 минутын үед бол маш хүчтэй тийм одоо бөмбөг дэлбэрч байгаа юм шиг чимээ сонссон гэж хэлсэн. За тэр чимээний улмаас хан дээр байгаа зураг нь бол унсан гэж ярьсан. За тэгээ удаагүй нөгөө 4 мөрдөгч болохоор одоо үндсэн байшин руу ороод O.J. Simpson-ы одоо эхний эхнэрээс нь төрсэн хамгийн том охин болох Arnold Simpson гэдэг эмэгтэйтэй бол ярилцсан байгаа. За Arnold бол тухайн үед 22 настай байсан. За Mark Fuhrman дараа нь зочны байр руу буцаж очоод Kaelin-ий хэлсэн одоо аимшигтай нүргэн яг юу байсан талаар болоо мэдхээр шийдсэн юм байна. За Kaelin-ий хэлсэн тэр чимээнд бараг л одоо газар хөдлөлтчиг байсан гэсэн тийм тайлбарыг бол хэлсэн. Өөр ямар ч тийм олигтой зүйл бол яриаггүй. За Mark Fuhrman байшингуудын дундах нарийн замаар алхаж явж агаад газарт ямар нэг зүйлийг анзаараад тэгээ тэр нь бол нөгөө алдартай Бэлиний өрөөснөд байсан. За ингэж бол анх Mark Fuhrman хамгийн анх Бэлийг харсан хүн болсон. За энэ үйл явдал дараа нь бол маш их уялдаа холбоотой маргааныг бол хойноосоо дагуулна. Ер нь бол Бэлийг анх олсон явдал нь Лос Анжелесийн цагдаагийн хилцээний хүн амны хэргийн түүхэн дэх бүр хамгийн харамсалтай тохиолдлуудын нэг болж хувирсан байгаа. За нөгөө 22 настай охин бол аавыгаа гэртээ байхгүй байгааг нь гайхаад тэгээд O.J. Simpson-ы хувийн нарийн бичиг рүү залгаад тэгээд утсыг бол мөрдөгч Phillips рүү дамжуулсан. За тэгсэн чинь O.J. Simpson яг тухайн оройноо шөнийн нислэгээр Чикаго руу явсан гэдгийг нь бол хэлсэн. За очиод буудлах зочд буудлын нэрийг нь ч гэсэн хэлсэн. За тэгээ хаашаа явсан хаана байгааг нь мэдсэн болохоор өглөөний 6 цаг 5 минутын үед мөрдөгч Phillips бол O.J.-ийн буусан буудлын өрөөрөө шууд залгасан. За тэгээ O.J. Simpson мөн үү гэсэн чинь тийм байна хинбэ гэхээр нь Лос Анжелесийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч Phillips байна. Танд дуулгах муу мэдээ байна. Таны одоо экс эхнэр Nicole Simpson алуулсан байна гэж хэлсэн чинь O.J. бүр амар одоо цочирдсан байдалтай амар чанга дугаар бүр бурхан минь Nicole алуулсан гинэ бурхан минь тэр нас барсан гэж юу гэл бүр ингээл уулага алдаал амар сандарсан одоо бүр ингээ итгэж өгөхгүй байгаа хүн шиг бол ярьж исэн байгаа. За тэгээ Phillips түүнд хүүхдүүд нь цагдаагийн хэлтсэд байгаа талаар хэлээд O.J. бол одоо өөрөө хамгийн ихний боломжит нислэгээр буцаж Лос Анжелес руу очиё гэдгээ хэлсэн. За тэгээд дараа нь бол охин Arnold-тойгоо тэр ярьсан. Arnold болохоор O.J.-ийн хамгийн сайн найз Al Collins гэдэг залуу руу залгаад хүүхдүүдийг нь очиж ахуулахаар одоо зохицуулсан байсан. За тэгээд тэр бол уцаа тавьсан байгаа. Мөрдөгч Phillips хэсэг хугацаанд жоохон эргэлзээд за бас тийм жоохон одоо гайхсан байдалтай бодож сууж агаад ер нь бол одоо ингээд цагдаагийн газрын албан хаагч хүн олон ч удаа одоо хин нэгэн рүү залгаад эсвэл одоо очиж хилээд ч юм уу хамгийн ойр дотны ч хүн нас барчлаа гэж дуулгаж исэн удаа бол мэдээж олон байгаа.
Гэхдээ бүр хамгийн анхны удаа ингээ хайртай хүнээ алдсан хүн одоо яаж нас барсан, юу болсон гэж ерөөсөө асуугаагүй тохиолдол нь O.J. Simpson байсан. Ер нь бол ямар ч хүн байсан баг инстинктээрээ одоо юу болчихвоо, яачваа гэж уг нь бол асуудаг ч юм уу те. Эсвэл ингээд машины ослолд орсон юм уу, хүн халдсан юм уу, цус харвцсан юм уу гэдэг ч юм уу те. Живцсэн юм уу ч гэдэг юм. Ямар нэг байдлаар ингээд шууд тодруулж асуудаг. Гэхдээ O.J. Simpson ерөөсөө тэгж асуугаагүй. Тийм учраас энэ бол мөрдөгчийн хувьд хамгийн том эргэлзээ төрүүлсэн тохиол болж өгсөн. За тэгээд том хэрэг байсан болохоор хэвлэл мэдээллээр дэлбэрлэлчиг тарахаас өмнө Николийн гэр бүлд муу мэдээг дуулгах ёстой байсан. За мөрдөгч Том Ланж Николийн аав ээж рүү бол залгасан байгаа. За тэгсэн чинь аав нь бол уцаа авсан юм билэ. Тэгээ аавд нь бүх зүйлийг хэлсэн чинь одоо хачирхалтай ч гэмээр баг юу ч хэлээгүй. Харин одоо ээж автайгаа хамт амьдардаг байсан Николийн одоо Денис гээд Том их чинь салаа утасны нөгөө талд нь зэрэг сонсч исэн болохоор алуулсан гэдгийг нь сонссон даруйда бүр гинэт амар ойрлоод тэр алчлаа гэд эцсийн эцэд тэр Николийг алчлаа штэ гэж хэлэхээр нь хин гэж Том Ланж асуусан чинь O.J. Simpson гэж одоо бүр ойрлж уйлж исэн маа. Цагдаа нарын толгойд тодорхой нэг сценаар бол ерөөхдөө бүрлдэж эхэлж исэн. Сэжигтэн хоёр хүний хүнөөсөн. За энэ явцдаа бол нэг бэлийг унгаасан байж болцшгүй. Түүний одоо гар нь шархацсан байсан болохоор цус асгараад тэгээд арын замаар гараад O.J.-ийн Bronco машиныг хэрэглээд дараа нь O.J.-ийн гэрт очисон. Тэнд ямар нэг зүйл хийж ахта нөгөө бэлийгээ унгаасан байж мэднэ. Гэхдээ сэжигтэн гэж таамаглаж байгаа хүн нь угаасаа O.J. өөрөө байсан. Нэмэлт шалгалтаар Bronco машины суудлын завсар хооронд бас одоо жолоочийн хаалган дээр цусны толбогоос илэрсэн. Мөрдөгч Ванатер болохоор Николийн байранд өмнө нь харсан цусны туслууд болон уул мөр O.J.-ийн гэрт харж байгаа цусны хэмжээ бол хоорондоо ижилхэн байсан. За энэ бол тодорхой төрлийн шарах байсан гэдгийг нэлтгэж болно. Цусны тусал нэлээд жижиг байснаас нь харах юм бол магадгүй одоо тийм ч гүн шарах биш байсан байхаа гэж үзэжсэн маа. За мөрдөгч Ванатер байшинд дахин орж шалгаж үзэхэд коридор хэсэгт цусны туслууд бас л байсан. Шүүх шинжилгээний мэрэгчлэлтэн Денис Фон гэдэг одоо Аз Америк гаралтай хүн явж очиод зарим цусны дээжийг бол авсан байгаа. Тэгээ бас хоёр бэлийг нь шалгаж үзээд Николийн гэрт байсан 100 гарын бэлий, O.J.-ийн гэрт байсан нь баруун гарын бэлий, хоёр бэлий ижил загвартай байсан гэдгийг нь төвөггүй тэр хүн бол олж тогтоосон. За тэгээ дараа нь мөрдөгчд бол O.J.-ийн байшинд нэгжлэг хийх зөвшөөрөл авахар болсон. Мэдээж зөвшөөрөл авахын тулд Marsha Clark гээд одоо O.J. Simpson-ы хэргийг хожим толгойлж шалгасан прокурор эмэгтэй байгаа. Тэр хүний туслах руу нь холбогдоод тухайн цаг үеийг хүртэл өөрсдийн одоо олсон байгаа бүх нотлохоонуудыг танилцуулсан. За энэ хүн Marsha Clark гээд эмэгтэй талаар угаасаа олон дурдах тухайлна. Тэр үед нь арай дэлгэрэнгүй та бүхэнд танилцуулж өгнө. Нэг гайхамшиг зүйл нь юу байсан гэхээр энэ хүн Marsha Clark гээд эмэгтэй нь болохоор O.J. Simpson-ыг юусоо таньдаггүй. Тэгээ мөрдөгчд тэр эмэгтэй болохоор одоо NFL-ийн тамирчин бүр юм суперстар The Naked Gun гэдэг Nedmin кинонд тоглож байсан алдартай од гэж хэлээд амхандаа одоо таньдаг баха, таних бах гэж бодсон чинь урд нь би юусоо ингээд дуулж байгаагүй юм байна. Танихгүй яг ямар хүн юм бэ гэж ингээд асуусан байсан. За тэгээ ерөнхийдөө бол байшинг нь нэгжихэд хангалттай хэмжээний нотлохоо байсан гэдгийг танилцуулаад чагсаагаад бичсэн. Тэгээ сэжигтэн гэгдэж байгаа O.J. Simpson-ыг хамгийн сүүлд 1994 оны 6 сарын 12-ны оройн 11 цагийн үед гэртээ байсан гэж бол тэрэн дээр нь бичсэн байсан. За байшинг нэгжих зөвшөөрөл дараагийн өдрийн одоо үд дунд гарсан юм билээ. За яг тэр үед бол O.J. Simpson гэртээ эргэж ирж исэн. За угаасаа бүх зүйл O.J.-ийн хувьд нэлээд одоо эвгүй болцсон байсан. За уг нь бол түүнийг таньдаг бараг бүх хүнд хэргийг шалгаж исэн цагдаа нарт ч хүртэл O.J. үргэлж тийм одоо зөв хүн шиг, төлөв хүн шиг санагддаг байсан. За ард иргэдийн нүдээр бол үнэхээр одоо өөрийнхөө ядуу тарчиг амьдралыг 180 градус эргүүлж чадсан тийм хүн байсан. За коллеж сурч авах үеэрээ гүйлтийн авьяастай гэдгээ O.J. бол баталж харуулж 1969 онд драфтын номер 1 сонголтоор сонгогдож мэрэгжлийн карьертаа ч гэсэн амжилттай эхлэл тавьж исэн Buffalo Bills багийн жинхэнэ од болсон үлгэр жишээ иргэний дүрээр харагддаг үнэхээр олон одоо фэнүүдтэй хүндлэл хайр хүлээсэн тийм хүн байсан байгаа. За өнөөдрийг хүртэл NFL түүнийг бол бүх цаг үеийн шилдэг 40 тоглогчийн нэг гэж нэрлсэн хിവэрэ байд юм байна. За түүний NFL-ийн амьдрал бол тухайн үеийн олон одоо хар арьстай залуусын зүгээр л мөрөөдөл нь байсан маа. Тэгээ өөр амжилтынхаа талаар ярихтаа бол би өөрөө олсон мөнгөө өөртөө зарцуулж байна. Том байшинтай, машинтай, хин юм зүйлийг хүсэхгүй байхавтай. Би нэр алдар хүндтэй болсноороо өөрсгөө хэцүү амьдралтай өссөн хүүхдүүдэд туслана гэж бодож явдаг.
Зодог тайлсныхаа дараа хар арьстай хүүхдүүдэд чадах чинээгээрээ туслах зорилготой байгаа. Энэ зүйл бол миний бүтээхийг хүссэн дүр төрхийн нэг хэсэг гэж ярилцлагын үеэрээ дурдсан байдаг. Гэхдээ хамгийн инээдтэй явдал нь юу гэхээр яг ингэж ярьсан шигээ ерөөсөө байгаагүй. За тэгэж тусалж дэмжсэн ч юм байхгүй, харин ч бүр өөрийгөө ихэвчлэн чинээлэг цагаан арьстай хүмүүсээр хүрээлүүлж зодог тайлсныхаа дараачаас цэвэрхэн үлгэр жишээ тийм дүр төрхөө ашиглаад сурталчилгааны бизнест хөл тавьж эхэлсэн юм байна. За бүх зүйл бол 1994 онд л болсон юм бол биш. Ер нь бол Мерсер хүмүүс яг үнэндээ O.J. Simpson ямар хүн бэ гэдгийг маш сайн мэддэг байсан. 1993 оны 10 сарын 25-нд Никол цагдаа руу дуудлага хийж экс нөхөр нь буюу O.J. Simpson гэрийнхэн гадаа ярьчээд галзуу солиотой хүн шиг аашилж байна гэж бол ярьсан байсан. За бас 1989 оны 1 сарын 1-нд он солигдох үеэр цагдаа дээр бас л дуудлага ирсэн. За дуудлагын цаана нь бол хин нэгэн орилох чимээ сонсогдоод хаяг нь болохоор O.J.-ийн гэрийн хаягийг зааж исэн. За тухайн оператор дараа нь хэлэхдээ бол хин нэгнийг ингээд цогж байгаа юм шиг тийм чимээ олж сонссон. Тэгээ бас орилж хашгирах чимээ сонсоод тэгээд утас бол тасарсан гэж ярьсан байсан. За тэгээд тэр дуудлагыг болохоор код 2 буюу өндөр эрсдэлтэй гэж тэмдэглэж аваад тэгээд энэ нь бол цагдаа нар нэн дараа тухайн байршилд очих ёстой гэсэн тийм тохио байд юм байна. За тэгээд удалгүй John Edwards гэд нэртэй цагдаа болохоор O.J.-ийн байшинд нь яваад очисон чинь O.J. хашаанда гарч ирэнгүүтээ бүх зүйл зүгээрээ шалгах зүйл юу нь бол байхгүй гэхээр нь байшинд байгаа эмэгтэйтэй ярилцах хэрэгтэй байна гэж хэлээд удаагүй байхад нь бол Никол хашаан дотор байдаг нэг бутны завсраас нь гарч ирэхэд түүний бие бол ингээд бүхэлдээ шавар шороо болцсон байсан. За тэг гэрлүүн ирсэн байсан цагдаа дээр тэр бол явж очиод гуйсан. Тэр намайг алчин штэ, тэр намайг ална гэж бүр амар ойрлоод хашааны хаалгыг онгоолгоод тусламж хүсч John Edwards гэ цагдаагийн гарыг нь алж бүр уйлаад бие нь чичирсэн байдалтай байсан. Edwards гэд нөгөө цагдаа болохоор түүнд зэвсэг байгаа юу гэж асуусан чинь байгаа. O.J. маш олон буутай гэж хариулсан маа. Шүнээсэн болохоор гарч идэнгээ асаагаад Николийн царай руу тусгаад анхааралтай шалгасан чинь нүүр нь маш амар хавтцсан байдалтай ингээ хуухнаас хавтцсан. Нэг нүд нь ингээд амар хөхөрцөн тэгээ уруулнаас нь бол тус гарцсан байсан. За бас духан ингээд хөхнөц болцсон, хүзүү нь улайцсан. Тэгээ хин нэг нь ингээд багалзууртуулсан юм шиг ором гарцсан байсан. За тэгээд O.J. намайг алгадаж бас шанаатсан, хүснээс зулгааж татсан. Та нар хизээч юу ч хийдэггүй. Та нар хизээч намайг хамгаалдаггүй. Манай дурд нь 8 удаа та нар ирж исэн. Гэхдээ ямар ч арга хэмжээ аваагүй гэж тухайн үед бол Никол ярьж исэн. За энэ яриа бол зүгээр нэг ууралсан гомцсон эмэгтэй яриа бол биш, харин үнэхээр үнэн яриа байсан. Edwards O.J.-ийг дуудаад тэгээд эхнэрээ зодсон хэрэгээр бол таныг баривчлана гэж хэлсэн чинь амар уурлаад тэгээ би зүгээр л Николыг орноос түлхсэн гэхээр нь та юу ч хэлсэн байх хамаагүй таныг баривчлана гэд дахиад хэлсэн чинь та нар өмнө нь 8 удаа ирж исэн биз дээ. Одоо яагаад юм жижигхэн зүйлээр намайг баривчилж байгаа юм? Эн чинь зүгээр л нэг гэр бүлийн асуудал шттэ гэж эсэргүүцэжсэн ч гэсэн өөр зүйл бол нэмж ярилгүй ууртай хിവэрэ хувцас өмсөд гарч ирсэн юм байна. За хожим нь бол Никол Edwards гэд нөгөө цагдаад яагаад O.J. түүнийг зодсон тухай бол ярьсан байсан. Тэгээд ярихтаа өөр юм байнга л адилхан ер нь юм байдаг. O.J. гэртээ өөр эмэгтэйчүүд авчирсан. Тэр өдөр бол 2 эмэгтэй байсан. Нэгэнтээ нь бэлгийн харилцаанд ороод тэгээ би ууралсан гэж ярьсан байсан. O.J. болохоор цагдаагийн хилтэст очиж мэдүүлэхдээ зүгээр л хэрүүл маргааны дараа жоохон ноцолцсон төдий гэж зөөлрүүлж тайлбарласан ба. Харамсалтай нь тэгж баривчлагдаж явсны дараах өдөр нь ингээд дэлхийн олон зуун хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн нэгэн адил Никол бол санаагаа өөрчлөөд хэрэг үүсгэмээргүй байна гэж мэдгдсэн юм байна. Өөрөөр хэлэх юм бол ингээд өөрөө зодуулчаад тэгээд гомдлгүй гэд хэлсэн гэсэн үг. Гэхдээ тухайн үеийн хуулиар бол ийм хэрэг хэрэгцээ гарсан л байх юм бол цагдаа нар хэргийг прокурорт заавал шилжүүлэх үүрэгтэй болсон байсан. Яг үнэндээ бол тэднийд яг ижилхэн шалтгаанаар 8 удаа байшинлуун цагдаа нар очиж исэн ч гэсэн 89 онд болсон энэ удаад нь л тэд бол яг прокурор руу хэргийг нь шилжүүлж исэн юм байна. За тэгээ илүү их зүйл ярих шаардлага байгаагүй зүгээр л шүүх рүү шилжүүлээд тэгээд 89 оны 5 дугаар сарын 24-нд O.J.-ийн шүүхийн шийдвэр нь гарсан. За тэгснээ тэр нь бол айгүй инээдтэй заяа. 24 сарын тэнцэн харгалзах ял гэж байгаа. $470 торгуулж байгаа. Тэгснээ 120 цагийн нийгмийн ажил хийх тийм шийдэл оноосон ба. Тэгснээ тэр нийгмийн ажлын 120 цаг гэсэн байсныгаа болохоор хамгийн дуртай зүйл болох
гольф тоглоход зарцуулсан байдаг. За бас OJ Nicole хоёрыг сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж OJ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төвд нөхөн төлбөр олгож $500 төлөх ёстой болсон. Яг тэгээ урдаас өөрөө ирэхгүй мэдээдсэн юм шиг Nicole бол амиа алдхаасаа бүр 5 хоногийн өмнө урд нь холбоо барьж исэн эмэгтэйчүүдийн хамгаалах төв рүү дахиж залгаад OJ түүнийг мөрдөж мөшгөөд ерөөсөө амар тайван байлахгүй байгаа талаар хэлсэн байсан. Шинэ жилийн өдөр болсон хэрэг явдлын дараа OJ-ийн сайн хүний дүр баг зэрэг гээгдэж цэсэн цухууж эхэлсэн. За тэгснэ тэр талаараа дараа нь телевизэд ярилцлага өгөхдөө тэр бол тийм ч том асуудал байгаагүй. Никол ч гэсэн надаасаа тутахааргүй буруутай хүн гэж ярьсан байгаа. За тэгээ 1994 онд гарсан 2 хүний аллагт OJ Simpson-аас өөр хардаж сэрдэх хүн бол угаасаа байгаагүй. Тэгээд ч хамгийн сэжигтэй нь юу байсан гэсэн чинь Чикаго руу шөнийн нислэгээр нисгээсээ ч өмнө буцаж ирэхэд нь өмгөөлөгч нь ухтаж авахаар бүх зүйлийг зохицуулсан байсан. Никол ер нь бол бүр яаж нас барсныг ч мдээгүй юм шиг жүжиглэж исэн хүн. Тэгэж хамаг юмаа урдаас тааж бэлдэх угаасаа ямар ч боломжгүй. OJ-ийн хуульч байсан Howard Weitzman гэдэг хүн байдаг. За тэр хүнийг дахиж хөлслөөд ажилуулъя гэж бодож исэн боловч сүүлд нь тэр их нотлохоонуудыг нь харангуйтаа Weitzman гэдэг өмгөөлөгч болохоор шууд өмгөөлөхөөсөө татгалцсан юм билээ. Тийм олон OJ-ийн эсрэг олцсон нотлох баримтуудыг яаж ч өмгөөлөөд барахгүй гэдэг нь хинт ч угаасаа ойлгомжтой байсан. За ингээд дараа нь болохоор Роберт Shapiro хэргийг нь хүлээж аваад удирдах эхэлсэн түүхтэй. За тэгээ OJ хамгийн ихний нислэгээр гэрлүүгээ буцаж ирэх үед нь Weitzman гэдэг өөрийнх нь өмгөөлөгч. За тэгээд түүний туслах нь санхүүгийн хуульч Skip гэдэг хүн. За бас OJ-ийн дотны найз Robert Kardashian гэрийнх нь гадаа хүлээж исэн байгаа. За ер нь бол яг Роберт Кардашиан эрэхт нь хүлээж ирснийг нь бол ойлгож болно. Угаасаа сайн найз нь байсан болохоор шууд бэлэн тэнд гэрт очсон байжсэн баг. За харин хуульчаа туслахтай дуудаад бэлтцсэн байсан гэдэг нь бас маш их сэжигтэй санагдахаар байсан. Тухайн үед Mark Fuhrman нотлох баримт цуглуулж исэн болохоор өөрийнхөө туслах байсан Brad Roberts гэдэг хүнийг OJ-ийн гэрт нь хамт оруулсан. За OJ бол тухайн Brad Roberts гэдэг хүнээс юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь тань руу дуудлага хийж X эхнэр чинь нас барсан хэрэгтэй холбоотой асуудал. Энэ хэрэг миний хариуцсан хэрэг биш ч гэсэн хэргийн газраас цусны мөр танай гэрлөө хүрсэн байсан болохоор бид энд ирсэн байгаа гэж тайлбарлаж хариулсан ба. За тэгснэ тэр үедээ болохоор OJ Simpson-ыг сэжигтэн гэж шууд баривчилж авч яваагүй. Гарыг нь гавлсан мөртлөө ямар нэг камергүй замын сурвалжлагчид хараагүй байх тийм орчинд очиж жогоод гарнаас нь гавыг нь тайлаад дараа нь тэрийгэ тайлбарлахдаа бол сэжигтний нэр хүнд хувь хүний эрхийг нь хүндэтгэж хийсэн үйлдэл байсан гэж тайлбарласан маа. Хэдийгээр нууцаар хийж гэн гэж ботсон ч гэсэн аль хэдийн зургнуудыг нь папараццинууд дарцсан байсан нь бас л хил ам дагуулсан болохоор дараа нь хийсэн тайлбар дээрээ нэмээд гавыг тайлах явдлыг түүний хуульч Weitzman хүссэн учраас тайлсан гэж ярьсан байсан. За тэгээ гав тайлах үед бол мөрдөгч Philip Vannetter OJ-ийн нэг хуруунд дээр нь шархны лент байхыг харангуйтаа хэргийн газар за бас OJ-ийн гэрт харж исэн цусны туслууд шууд санаанд нь орсон байна. Ямар ч тач түүнийг цагдаагийн хилцс рүү дагуулж авч яваад за тэгээ эхлээд өөрийнх нь эрхийг уншиж тайлбарлаж өгч өгөөд дараа нь Николийн талаар тэдний харилцаа, хэрүүл маргаан, нийгмийн ажил зэргийн талаар байцаалт авч эхэлсэн. За ярианаас нь зарим хэсгийг дурдах юм бол Никол цагдаа дуудаж би баригдах үеэр тэр бол согтуу байсан. Хамаг гэр орон буснуулаад би үнэндээ түүнийг зохиогүй. Тэр чинь нэлээд хүчтэй эмэгтэй. Ер нь бол баг миний мэдих хамгийн тамир тэнхээтэй эмэгтэйчүүдийн нэг. Тэгээд ч бит хоёр хэрэлдэж тэр намайг цогсон. Тэгээд тэр үед цагдаа нар ч гэсэн надаас огт мэдүүлэг аваагүй гэсэн ийм нэг өөрийгөө өмөрсөн гоншгонсон зүйл яриа сууж исэн. За байцаалт авч байгаа цагдаа нарын хувьд бол ийм төрлийн яриа бол үнэхээр ичмээр санагдчихсан баг. Эхнэр нь дөнгөж амиа алдаад хоёрхон хонжоохот хамаг бурууга тохоо сууж идэх хүнтэй ч анх удаага тэд бол тааралцсан баг. OJ ер нь ямар муу нөхөр байсан гэдэг нь дараа нь ил болж угаасаа гарч ирсэн. За тэрийг нь яаж мэдсэн гэхээр Николийн тэмдэглэлийн дэвтэрт OJ-ийн талаар бичсэн маш аимшигтай тэмдэглэлүүд байсныг нь олсон юм билээ. За Николийг яаж зодож уурлахаараа ямар амар аратан шиг болдог гэдгийг маш тодорхой бичсэн байсан. За жишээ нь гэх юм бол намайг газраар мөлхөөд аюулгүй газар хайж авахд хүртэл тэр намайг зодсоор байсан. OJ намайг зочид буудлын өрөөнд төгжиж маш аимшигтайгаар зодож хүнд бэртэл учруулсан. Тэгээд эмнэлэгт хэвтэх үедээ дугуй унж явж агаад аваарт орсон гэж худлаа ярьж исэн гэж бол бичсэн байсан. За ер нь бол Николийн найзуудын зарим нь энэ талаар мэддэг байсан.
За тухайн одоо найз нарын ярилцлагууд дээр болохоор OJ түүнийг одоо юу өмсөө, хүсээ яаж янзлуулахыг нь хүртэл зааварладаг байсан. Хэрвээ OJ Никол хоёр хамтдаа одоо гадагшаа гараад өөр нэг эрэгтэй түнд зүгээр л сайн уу гэж хэлэх төдийд OJ түүнийг сэтгэнсэн гэж буруутгаж заримдаа бүр зоддог байсан гэж нөгөө найзууд нь одоо ярьсан байгаа. OJ түүнд хаашаа явж болох хідэн цагт гэртээ байх ёстойг нь зааж өгдөг. За бүр тагнуулууд хойноос нь явуулж одоо араас нь мөрдүүлдэг байсан маа. Нэг найз нас хэлэхдээ ер нь яг л боол шиг байлгадаг байсан. Би амьдралдаа тэгж их харддаг хүн хараагүй гэж ярьсан байсан. Хэдүүлээ ямар ч тач хамгийн хүнд сэдв рүү шүүх хурлын талаар дэлгэрэнгүй ярих үеэрээ эргээд бас орох болно. Тэгэхээр OJ байцаалт өгчих үе рүү ямар ч тач буцъя. Хэрэг гардаг оройн талаар OJ юу гэж ярьсан гэхээр за тэр орой бол охин Сидней гихээ сургуулийн бүжгийн тоглолтын дээр нь байсан. Тоглолт оройн 6 цаг 30 минутаас 6 цаг 45 минутын орчим дууссан. Никол явсан. Би тэнд байсан түүний эцэг эхтэй хэсэг хугацаанд ярилцсан. Николийн ээж нь намайг оройн хоол хамт идэх үү гэж асуухад нь би татгалцсан. Дараа нь Бентли машинаа унаад гэртээ ирсэн. Гэртээ хэсэг хугацаанд байсан. Дараа нь машиндаа суугаад найз бүсгүй Полага хайхаар гарсан. Тэгээд буцаад гэртээ ирсэн. Сургуулаас гэртээ харах үед ойролцоогоор 7 цаг болж исэн. Полагийн гэрт очисон чинь тэр гэртээ байгаагүй. Очихдоо нэрээ замаараа цэцэг бас авсан юм байна гэж ярьсан. За ингээд ийм нэг үнэн ч юм шиг, худлаач юм шиг үйл явдал нь замраагүй гэмээр зүйлийг бол ярьсан. Ээш тийшээ нэлээд олон газруудаар явсан болохоор яг ямар дараалалаар явсан гэдгийг нь тогтооход асуудалтай байсан. За мэдээж түүний мэдүүлэхийн энэ яриануд бол прокуроруудад ямар ч одоо ашиггүй байснаас гадна хамгийн том алдаануудын нэг нь юу байсан гэхээр цагдаа нар OJ Simpson-аас мэдүүлэг авахдаа огт бүр шахалт үзүүлээгүй. Байцаалт авч байгаа цагдаа нар ер нь бол ингээд янз бүрийн тактик ашиглаад одоо сэжигтний амнаас нь үг унгаах, өөрөөр нь одоо бүр ингээд барьцаалтуулж хэрэгтэй мэдээлэлээ олж авдаг гэдгийг бол бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ ерөөсөө ингээд OJ Simpson дээр бол тэгээгүй. Харин ч бүр ингээд хариулахад амархан энгийн асуулт руу шилжиж эхэлсэн. Яагаад ингээд Чикаго явсан? Бронкого хідэн цагт гэрийнхээ гадаа байрлуулсан гэх мэт. За тэгээ нөгөөдөг чи иймэрхүү асуултанд бол угаасаа төгдөрхгүй хариулах боломжтой. Би орой 11 цаг 45 минутын нислэгээр Чикаго явсан. Сурталчилгаанд нь тоглож хамтран ажилладаг Hertz гээд компани хүмүүстэй уулзалт хийгээд тэгээд гольф тоглох байсан нь бол яг үнэн байсан. Бронког гэрийнхээ гадаа 7 билүү 8 билүү одоо 9 цагийн үед ч лөө яг сайн санахгүй байна. Тэр үед л гэрийнхээ гадаа нь тавьсан гэж ярьсан. За өөрийнх нь ярьснаар Бентлигээ унаад явсан. Тэг гэртээ ирсэн гэж ярьж исэн болохоор яг хэдийд нь ингээд нөгөө Бронко руугаа шилжсэн гэдэг нь бол ерөөсө тодорхойгүй. Цаг хугацааны хувьд бүр ингээд холион бантан болж эхэлсэн. За ер нь бол ингээд 2 өдрийн өмнөх явдлуудыг нь уг нь бол асууж байгаа. Түнс шиг ингээд 2-3 сарын өмнөх яг тийм тодорхой өдөр цагаа тэрийг нь яриулах гад асууж исэн юм бол угаасаа биш. Тэгээ бантан шиг зүйл ярьж байхад нь хүртэл цагдаа нар нэмж бүр шахалт үзүүлэг байгаа. Тэгээ бүр OJ Simpson бараг л одоо ямар ч хэрэггүй ойлгомжгүй зүйлүүдийг яриад эхэлсэн. Бронко дотор миний утас байсан болохоор Бронкогоо унсан. Тэгээд ч би өөрөө Бронкогоо жолоодох дуртай. Би тэр өрөө Кейлинтэй хамт Макдоналдс орж бургер авахар явсан гэж ярьсан. За нөгөө Кейто Кейлин гээд зочны байранд амьдардаг байсан залуугийн ярьжсэн. Тэр залуутай бол нөгөө явснаа ярьжсэн. За гэхдээ цагдаа нар жишээ нь одоо тэднийг хэн харсан, яг хаашаа явсан тест дараалтайгаар тэгээ яг хідэн цагт юу болсон гэх зэрэг хамгийн гол асуултуудыг ерөөсөө тавиагүй. За ийм мэдүүлэхийн үед хэрвээ одоо цагдаа нар амжилттай байдлаар сэжигтнээс яриа авч чадсан бол за тухайн яриаг сүүлд нь няцаах боломжтой болгож баримтаар тулгах ёстой байдаг. Мэдүүлэг авч ирсэн цагдаа нар уг нь бол одоо туршлагатай, чадварлаг тийм цагдаа нар байсан боловч энэ удаад бол ажлаа сайн гүйцэтгээгүй. Одоо эргээд харахад бол тэд OJ Simpson гэх хүний фэнүүдийн одоо олон шиг од хүний гэлбанд бүр нүдэн сохорсон байсан гэж бол үздэг. За Америкийн хүндлэл хүлээсэн ардын хүүг өмнөөс суулгаж агаад байцаалт авчихсан гэсэн үг. Яг уу дараа нь мэдээж гараа яаж зүссэн талаар нь асуусан чинь OJ бүр орон гарын юм шиг баахан толгой эргүүлмээр хариултууд хэлсэн. Чикагод байх үедээ Николыг нас барсан гэдгийг сонсоод угаалгын өрөөний шилийг цохиж хаглахтаа гэмтээсэн гэж ярьснаа. Урд нь гараа зүсээ гэмтээсэн байсан. Тэгээ шил хаглаа дахиад шархаа хүндсэн байж бас магадгүй гэд хуучин шарах болоо хувирсан. За тэгснээ дараа нь болохоор би Бронкод сууж авах үеэр гарнаас цус гоодсон. Гэртээ орсныхоо дараа л цус гарч ийн гэдгийг олж харсан. Ер нь байнга л гэмтэж шарахтаад цус гоожж идэг хүн. Би гольф тоглодог, өөр зүйл ч гэсэн хийдэг. Үргэлж гэмтсэн л явж идэг гэсэн инээдтэй хариултыг хэлсэн маа. Цагдаа нар болохоор түүний цус өөр одоо олон газраас илэрсэн гэдгийг хэлсэн чинь
Би ч өөрийнхөө жахан галзуу маягийн хүн. Намайг таньдаг хүмүүс бүгд мэднэ. OJ бол яг л хар салхи шиг гүүж, юм барьж, нааш цааш хөдөлгөөнтэй байдаг. Би тийм л хүн гэж хариулсан маа. Ингээд түүнийг байцааж исэн цагдаа нар нэмэлт асуулт тавиагүй. Тэр орой бүр ингээд өмссөн хувцас хаашаа хийснийг нь хүртэл асуугаагүй. За нөгөө Weizmann гэдэг өмгөөлөгч дараа нь хэвлэл мэдээллээр нэлээд бол шүүмжлэлт өртсөн юм байлээ. Ямар өмгөөлөгч гэхээр гэмт хэргийн сэжигтнэр шалгагдж байгаа үйлчлүүлэгчтэй дууга байх эрхээ эдлээрэ гэж хэлэлгүй дур мэдэн тайлбар хийхийг нь зөвшөөрд юм бэ гэсэн байсан. Ер нь бол энэ талаар гудамжны танхаа дээрэмчд хүртэл мэддэг. Цагдаагийн хилцээр мөрдөгч байцаалтаа аваад чиний төлөө үнэн мөнийг нь бид тогтоох хэрэгтэй байна гэж аргадаж хэлжсэн ч гэсэн 9 бүсийн зүйл ярих нь бол ихэвчлэн дараа нь өөрийнх нь эсрэг ашиглагддаг гэдгийг бол мэддэг. Мөрдөгч Том Lange болон Philip Vaneter хоёр үнэхээр энэ байцаалтад бүтлгүүцсэн. Цагдаа биш зүгээр гудамжны жирийн нэг иргэн байсан ч OJ Simpson гэх хүнийг эннээс илүү бүр хатуу тодорхой байцааж чадах байсан. Дараах он жилүүдэд нь энэхүү хоёр мөрдөгч түүнчлэн Лос Анжелесийн цагдаагийн хилцэл бүхэлдээ од хүмүүстэй жирийн хэрэгтнүүдээс хамаагүй зөөлөн харьцдаг гэсэн тийм хандлагаасаа болж олон хэрэгээр бол хүчтэй шүүмжлэлт өртөжсэн юм байлээ. Прокурорууд энэ байцаалтыг дараа нь олж сонсчоод бүр итгэж өгөхгүй чихнээс нь бараг цусгойтсон баг. Тэгээ бүр бор хоолнд ороогүй байгаа жоохон хүүхэд байцааж байгаа юм шиг харагдшин гэж хүртэл ярьсан байсан. За ямар сайндаа прокурорын баг тухайн байцаалтыг фиаско буюу том бүтлгүүтэл гэж хүртэл нэрлсэн юм байна. Яг өгтөө тэглээгээд зогсно гэсэн үг бол биш. Цааш үргэлжлэх замаараа үргэлжлэх ёстой. За OJ Simpson-ыг байцааж авах үеэр бол хэвлэл мэдээллийн шууган бүр ирчээ авч эхэлсэн. За олон сонин энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэл гэж анхаарч исэн бол Los Angeles Sentinel болон African American Weekly зэрэг хар арьстай иргэдийн дунд түгээмэл уншигддаг хэвлэлүүд үүнийг арьс өнгөний шудраг бос байдлын бас нэг тод жишээ гэж авч үзчихсэн. За OJ-ийг гавлаад авч явж байгаа мөртлөө олон хүний аминд хүрсэн цувар лалуурчин Jeffrey Dahmer-ыг гавлаагүй авч явж ийсэн нь ямар сонин хоёрдмол стандарт вэ гэж хүртэл шүүмжилсэн байсан. За тэгээ бас Time сэтгүүл OJ Simpson-ы зурагны өнгийг нь санаатайгаар хар бараан болгож нийтлсэн байсан нь арьс өнгөний зөрчлийг улам бүр дэврэгсэн явдал болсон. За иргэний эрхийн байгууллагууд энэ явдлыг сөрөг хэвшмэл ойлголтыг өдөөсөн гэж бол буруутгасан. Гэхдээ ийм байдлаар арьс өнгөний үзлээр хоорондоо маргаж исэн явдал нь OJ Simpson-ы өмгөөллийн багийн хувьд бол жинхэнэ бэлэн зэвсэг болж өгөхөөр таатай үйл явдал байсан. За харин хэргийг удирдахжсэн прокурор Marsha Clark сэтгүүлүүд арьс өнгөний ялгаа гаргаж хэвлсэнд анхаарлаа юусоо хандуулаагүй. За тэр бол энэ хэргийг аль хэдийн олон талаас нь сонссон байсан болохоор OJ Simpson гэх хүнийг хийсэн гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Тэгээ та үнэхээр итгэлтэй байна уу гэж асуухад нь тийм ээ мэдээж тэр л хийсэн. Тэр ихнэрээ зодддаг байсан. Тэр бол муу хүн гэж хариулсан байдаг. За ямар ч байсан тэдэнд бол 2 бэйли байсан. OJ Simpson-ы цусны дээж ч гэсэн лабораторид очсон. За шинжилгээг нь болохоор Dennis Funk болон Colin Yamaguchi гэд 2 хүн бол хийсэн. За Yamaguchi гэд шүүх шинжээч эмч болохоор телевизээр мэдээ үзэж OJ Simpson аллаг гарах үеэр Чикагод байсан гэж анхандаа бол бодож исэн болохоор цусны шинжилгээ таарахгүй нь лавтай гэж ингээд эхэндээ дотроо бодож исэн маа. Тухайн үед тэр хоёр хохирогчдын цусны дээж өгч гисэн авсан. За анхны шинжилгээ нь бол зөвхөн энгийн тийм цусны бүлгийн шинжилгээ байсан. DNA шинжилгээ бол түр азан хүлээх хэрэгтэй болсон. Харин тэр анхны шинжилгээний үр дүн нь Yamaguchi-г бүр шоконд оруулсан маа. Николийн гэрийн гадаах шатны дээр OJ-ийн цусны бүлэг илэрсэн. За тухайн бүлгийн цустай хүн нийт хүн амын зөвхөн 7% нь байдаг юм байна. OJ-ийн гэрээс олдсон бээлийн дээрх цусны уул муур нь OJ-ийн цус. За тэгээд Николийн Ron Goldman-ы цустай холимог байсан. За тэгээд тэрийг нь харчаад OJ энэ хэргийг хийцэн юм байна да гэж Yamaguchi шууд ботсон байна. Гэхдээ мэдээж DNA шинжилгээний хариуг нь бас хүлээж исэн. За тэгээ байж байтал OJ Simpson полиграф тест өгөхөр болсон юм байна. OJ бол байнга ингээд Роберт Шапирод өөрийгөө гэмгүй хүн гэж хэлдэг. Тэгэхээр нь Шапиро полиграф хийхийг хүссэн байгаа. Энэ тест бол удаан хугацаанд олон нийтээс бас нууцлагдаж явсан юм билээ. За 20 дугаар зууны хамгийн шилдэг өмгөөлөгчдийн нэг гэгддэг Шапирогийн мөрөөдлийн багийн гишүүн болох Эфли Бейли түүнийг бол полиграф шинжилгээ
шинжээчтэй холбож өгсөн. За тухайн үед полиграфийн үр дүн 80-90% үнэн зөв гэж тооцогддог. Энэ нь болохоор зүгээр ингээд бие хүн өөрөө худал мэдүүлэг илрүүлэх чадвараас одоо бүр ойролцоогоор 55% өндөр үзүүлэлттэй гэж бол үздэг байсан. За Америкийн полиграфийн холбоо полиграфийн одоо наривчлалыг нь бүр 87% хүртэл гэж үздэг. Энэ тестийн үр дүнг шүүх хурал дээр ашиглах боломжгүй ч гэсэн Шапиро бол үр дүнг өөрөө мэдхийг хүсэжсэн. За үнэндээ бол ингээд OJ Николыг алсан байж магадгүй гэж одоо багахынч болов дотроо бас бодож исэн байх. За тэгээд полиграфийн тусгай ангиллаар бол нэмэх 6 оноо гэдэг нь үнийн ярьж гэн гэсэн үг. За тэгээд хасах 6 ба түүнээс доош авах юм бол худлаа ярьж гэн гэсэн үг байт юм байна. За тэгээд OJ Simpson-ы оноо нь бүр хасах 24 гарсан. Энэ үр дүн нь бол түүний өмгөөлөгчдийн хувьд зүгээр л бүр гамшиг байсан. Бараг одоо машины осолтой зөвөрлж хэлж болно. Алдсан гэдгийг нь полиграф тест бараг нотлоод өгцөн байхад хүртэл Роберт Шапиро зогсохгүй дайрна гэж бол шийдсэн. За тэгээ хуулийн баг энэ муу үр дүнг зөөлөх гэж оролдож OJ тухайн үед маш их сэтгэл санааны дарамтанд орсон байсан гэж тайлбарласан ч гэсэн OJ-ийн эргэн тойрны бараг бүх хүн бол түүнийг хэргийн гол эзэн мөн гэсэн ойлголттой нь бол илт байсан. За тэгэхээр Ron Ship гээд урд нь одоо цагдаа байсан OJ-ийн бас нэг сайн найз бол одоо цаашдын үйл явдалд гол түлхүүр дүр болж гарч ирнэ. За энэ хүн бол саяхан гарсан баримтат кинон дээр хүртэл яриа өгч маш гайхалтай тайлбаруудыг хийсэн хүн байгаа. OJ Simpson-д би бол маш их хайртай байсан. Миний одоо сайн найз, би Николыг ч гэсэн сайн мэднэ гэд харамсаад бас уйлаад ярьж илээ. Та бүхэн баримтат киног нь үзсэн бол одоо санаж байгаа. За тэгээд тухайн үед OJ тэр Ron Ship гээд найздаа хэлэхдээ би полиграф тест өгөхийг ерөөсөө хүсээгүй. Яагаад гэвэл би Николыг алах талаар олон удаа бодож исэн гэж ярьсан байсан. Ron Ship бол OJ Simpson-ы хүчирхээлэл үйлддэг хандлагыг нь одоо мэддэг байсан тийм хүн байгаа. Николтой ч гэсэн маш сайн найзууд байсан боловч OJ ийм аимшигтай хэрцгий аллах үйлдэх хүн гэж хизээч бүр төсөөлж байгаагүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Ron Ship гээд найзынх нь бодол бол өөрчлөгдөж эхэлсэн. За хожим нь бол Ron Ship шүүх хурлын үеэр OJ Simpson-ы эсрэг гэрчээ мэдүүлэг өгөхөөр ирсэн хүмүүсийн нэг болж маш тийм ээдрээтэй хэцүү нөхцөл байдал үүсчихсэн. За тэр талаар бол би дурдж ярих болно. За OJ-ийг албан ёсоор хүн амны хэрэгээр буруутгасан өдөр бол 1994 оны 6 сарын 17 буюу одоо хэрэг гарснаас 5 хоногийн дараа байсан. За гайхмаар байсан зүйл нь гэх юм бол хоёр хүний хүн амны одоо ийм хүнд гэмт хэрэг гарсан байхад бас бусдад аюултай хүн байж болзошгүй хүн байхад цагдаа нар бол OJ Simpson-ыг 7 хоногийн дотор байцаалт авсныхаа дараа сул чөлөөтэй гаргаад явуулсан байсан. За Шапиро мөрдөгчдөд хэлэхдээ би OJ Simpson-ыг өөрөө оч гэж хэлнэ, очуулж чадна. Үдээс өмнө 11 цаг гэхэд цагдаагийн хилцэд тэр өөрөө явж очих болно гэж бол хэлсэн ба. За тэгээд тухайн үед OJ Simpson бол одоо Роберт Кардашианы гэрт түр байрлаж тэндээсээ шууд цагдаагийн газар очих ёстой байсан. За 6 дугаар сарын 16-нд OJ Николийн оршуулгын ёслолд оролцсон юм байлээ. Тэгээд зарим хүмүүс үүнийг с ิจ гтэй гэж үзчихсэн ч гэсэн хэрвээ тэр ингээд бүр огт одоо очиагүй байсан бол бүр буруутай санагдахаар байсан. За оршуулганд оролцсноороо тэр бол зүхтах одоо тийм эрсдэлтэй хүн биш юм шиг харагдчихсан ба. За тэгээд Кардашианы гэрт байрлаж байхдаа OJ бол 3 захидал битсэн байгаа. За нэг нь бол хүүхдүүдтэй, нэгийг нь ээжтэй, за нэгийг нь бол олон нийтэд зориулж одоо битсэн байсан. Тухайн захианы зарим хэсгээс нь дурдах юм бол одоо болж өнгөрсөн үйл явдалд маш их харамсаж байгаа. За хүүхдүүд нь ирээдүйд ямар нэг хэцүү зүйл амслахгүй 50 амьдрах боломжтой байгаасай. Амьдралаа эргээд нэг харахад ихэнх зүйлсийг зөв хийсэн гэдгээ мэдэрч бусдад туслахыг үргэлж хичээсээр ирсэн. Тэгснэ Николтой амьдрах хугацаанд харилцаа нь эерэг байсан гэж тодорхойлж хэвлэл мэдээллээр бичсэн шиг асуудалтай харилцаа гэсэн дүрслэлээс үл хамаарч тэд хамтдаа сайхан амьдарчсэн талаар за бас Ron Goldman-ы гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж тэдний зовлон ойлгож байгаа талаараа бичсэн байснаас гадна за хамгийн гол нь бол хэвлэл мэдээллээр дүрслэгдсэн тийм алдаж төөрсөн хүн гэдгээр нь биш харин одоо жинхэнэ OJ Simpson гэх хүний дүрээр нь хараарэ гэсэн тийм утгатай одоо уриалсан зүйл бол бичсэн байсан. Тэгээ ер нь бол олон нийтэд хандаж бичсэн захиандаа өөрийгөө одоо сайхан амьдралаар амьдэрсэн, сайхан найзуудтай байсан
Амьдралыг минь онцгой болгож өгсөн бүх одоо найзуудтай баярлалаа. Би ч гэсэн тэгсэн гэж найдаж гин. Намайг битгий өрөвдөөрэй гэд ер нь бол одоо амиа хорлох гэж байгаа хүний тийм сүүлчийн захиа одоо байсан байгаа. За тэгээ 6 сарын 17 оны 11 цагт цагдаагийн хилцээр OJ одоо явж очино гэж бодоод тэр газар нь бол сэтгүүлчид за мөн хэвлэл мэдээллийнхэн гээд 1000 гаруй хүн цуглалцсан байсан. За тэгсэн чинь OJ очоогүй. Тэр үед OJ-ийн бүр багаасаа найзсан хамгийн дотны найз хуучин NFL-ийн тоглогч байсан Al Collins гээд залуу болохоор Kardashian-ы гэрт нь OJ-тэй хамт байсан юм байлээ. За тэгсэн чинь тэр хоёр ямар нэг зүйл төлөвлөөд тэгээд OJ ор сургаггүй алга болсон. За тэгэхээр нэг цаг 50 минутанд Лос Анжелесийн цагдаагийн хэлтс бол хэвлэлийн баг хурал зарлаад OJ Simpson оргон цухтаасан гэж мэдэгдсэн. За Шапирогийн хувьд бол энэ үед ичгэвтер байдалд орсон. Тэр өөрөө ч гэсэн тийм зүйл болно гэж ерөөсөө төсөөлөөгүй. За тэгээ телевизийн камерын өмнө OJ-д хандаж хүүхдүүдэд бодоод өөрөө хүрчэр гэж бол хэлсэн байгаа. За тэгээ оргож цухтаасан хүнийг бол хот даяараа хайх ажиллагааг эхлүүлсэн. За тэгээ байжсэн чинь оройн 6 цаг 25 минутын үед Interstate 5 хурдны зам дээр цагаан өнгийн Bronco явж гин гэж нэг хосууд бол цагдаа руу одоо залгаж мэдээлэл өгсөн. За тухайн хосууд болохоор өөрсдөө камертай тэгээд нисдэг тэргээр давхар бичлэг хийгээд явж байсан хүмүүс байсан. Тийм контент энэ төр хуваараа бэлтгэж гаргадаг хүмүүс байсан юм шиг байлаа. За тэгээ ямар тач мөн бишийг нь баталгаажуулахын тулд арай жоохон одоо ойртуулаад харсан чинь Al Collins машиныг нь жолоодсон явж байсан. Тэгээ ер нь бол тэр хоёр Николыг оршуулсан газар руу явах төлөвлөгөөтэй байж гиснаа. Цагдаа нар тэр газар нь очиод одоо хүлээж ирснийг нь харсан даруйда бодлоо өөрчлөөд Santa Ana хотоор дайрч өнгөрөх үеэрээ замын төгжрөлд орсон. За тэгээ Al Collins 911 руу залгаад би OJ-ийг машинд авч явж байгаа. Тэр амьд байгаа. Цагдаа нарыг бүгдийг нь ухраа OJ толгойдоо буу тулгацсан явж гин гэж бол хэлсэн. За яг энэ үеийн бичлэгийг нь та нар бүгд үзчихсэн баг. Зүхтж байгаа нь ч тэр ер нь бол ингээд дагж байгаа нь ч тэр хурдны зам дээр явж байгаа мөртлөө маш тийм одоо удаан явж байсан одоо 60 км/цагийн хурдтай баг явж байсан. Bronco Chase гээд маш алдартай тийм нэг одоо хөөжсэн үйл явдал гэж одоо хэлэх юм уу. Яагаад тэгэхээр тухайн лайв бичлэгийг бол нийт одоо 95 сая хүн үзээ сууж байсан. Тэгээд ч одоо хөөж барьж авах гэж байгаа мөртлөө тийм удаанаар маш олон цагдаагийн машины цаваа араас нь дагж ирсний хүмүүс бүр ойлгохгүй яагаад машиныг нь зогсоох гээд байгаа юм болоо гэж тухайн үедээ бол гайхаж байсан. За тэгээ шалтгаан нь юу байсан гэхээр OJ-ийн бийд нь бол угаасаа буу байсан. За тэгээд ч заасан хугацаанд цагдаагийн хэлцээр явж очиагүй учраас OJ бол шууд орогдол гэсэн одоо нэрийг зүүж эхэлсэн. За оройны 7 цаг гэхэд бол 7 телевизийн нисдэг тэрэг OJ-ийг дагаж бичлэг хийжсэн. Яг тэр бичлэгийг бол бараг цаг хугацаа, орон зай хамааралгүйгээр дэлхийд даяараа үзсэн гэж бол тооцдсон билээ. За тэгээ үзчихсэн хүмүүс нь хаана яг явж байгаа гэдгийг угаасаа мэдж байгаа болохоор хүмүүс бүр ингээд бөөнөөр гарч ирээд ялангуяа хар арьстай Америкчуудын бүлгүүд OJ Simpson-ыг дэмжиж хашгирч байсан. За тэгээ тэдний машин Sunset Boulevard-ийн ойролцоо явж очиход олон хүнтэй жагсаалал улам бүр томорч исэн. OJ цагдаа нартай утсаар ярьж бараг л одоо уйлж гинүү гэмээр хоолоогоор миний хийсэн ганц зүйл бол би Николыг үнэн голоосоо хайрлсан. Би бүгдийг нь хайрлсан гэж ярьж байсан. За тэгээ нөгөө зам дагуу бөөгнөрсөн олон хүмүүс чинь том цаасан дээр OJ-ийг солил, OJ урагшаа, бид чамд хайртай гэх мэт тийм зүйл одоо ингээд бичээд одоо дээшээ өргөө барьцсан. Бөөндөө OJ гэдээ орилж хашгирч зүгээр л нэг тийм одоо фестивал шиг эсвэл одоо бөөнөрөө тэмдэглэдэг баяр шиг ингээд цугларцсан Brentwood руу төхөж ирэх үеэр нь одоо хар цагаан за баяны адуу хөшин залуу гэдэг бүр ялгаагүй баахан хүмүүс ингээд бужигналтцсан. Зарим нь одоо телевизэд яриа өгч би хар арьст хүмүүс нэгдэх ёстой гэж бодож байна. Тэд биднийг устгахыг хүсэж гин гэх мэт хүн амны гэмтгэргийн сэжигтэн өмөөрхийн хажуугаар арьс өнгөний үзэл бараг хар арьстай хүн болгоны цуснд нь шингэцэн гэдгийг нь илэрхийлжсэн. За өөр нэг хүн бол одоо телевизэд яриа өгөхдөө эхлээд Michael Jackson, дараа нь Mike Tyson, тэгээд Rodney King одоо бол бид нэглэх цаг болсон гэж ярьсан байсан. За тэгээ эцэст нь OJ машин дотроос бол гарч ирсэн байгаа. Гартаа гэр бүлийнхээ жаазтай зураг барьцсан. За тэгээ буусан дарууд нь бол түүнийг баривчлаагүй, юусаа албатаагүй, ер нь хинч одоо хүч үзүүлээгүй. Ер нь бол эцэстээ
Гэхдээ тусгайгийнхан OJ-ийг барих гад бүрэн зэвсгэлцсэн байсан. OJ бидээ одоо буу авч явж байсан болохоор ямар нэг тэнэг үйлдэл гарахаас өмнө таслан зогсоох нь тэдний гол үүрэг байсан. За тэр гэрлүүгөө ороод тэгснээ жуус уучаад тэгээ ээж рүүгээ залгаж ярих боломжийг цагдаа нар бол түүнд өгсөн. За яг тухайн үед бол цагдаа нар бүр ингээд хангалттай төвчээртэй, бүр хангалттай өгөөмөр хандсан байна. Бүр гав зөөх үедээ хүртэл уучлаарай гэж хэлжсэнийг нь Times сэтгүүл баримтжуулж авсан байсан. Ер нь бол штэ ингээд Николийн одоо хүзөөг бараг биеэс нь бүр тасартал нь ингээд зүссэн тийм хүн амны гэмт хэрэгтэн уучлал гуйж ухтах нь бол олон хүнд тэнэглэл гэж харагдчихсан. За энэ өдөр үнэхээр бүр ингээд Америк улсын түүхэн дэх бараг л одоо үлгэрт гардаг шиг, ерөөсө бодит биш юм шиг тийм хар бараан өдөр байсан маа. Сууж явж исэн нөгөө Бронко дотор нь юу байсан гэхээр $8,000 бэлнээр, за тэгээ солих хувцас, сумаар цэнэгэлсэн 357 Magnum гээд гар буу, Америк нэгдсэн улсын паспорт, за гэр бүлийн зургууд, за тэгснэ хуурамч сахал болцсон. Ер нь бол амиа хорлох гэсэн гэхээсээ илүүтэйгээр зүгээр л одоо цэсээ хувилгаад тэгээд цухтаах гэсэн гэдэг нь бол энүүгээр харагдчихсан. За OJ-ийг Лос Анжелесийн дүүргийн шорон руу тэгээд бол аваад явсан. За хожим нь тэр бол ярахтаа шоронд өнгөрөөсөн эхний 7 хоногт би зөвхөн Есүсийг загалмайд цовдлуулсан тухай бодож исэн гэж хэлсэн байсан. За одоо хэдүүлээ аллаг гарсан шөнийн үйл явдлуудыг цаг хугацааны дараалалаар наривчилж харъя. За 1994 оны 6 сарын 12-ны ням гайраг Лос Анжелест бол нартай өдөр байсан. За West Hollywood дүүрэгт LGBT бахархлын парад болж байсан. Олон хүн бол гэртээ NBA-ийн одоо финалийн тоглолтыг үзэхээр төлөвлөж байсан. Хот даяараа шахав кино театрууд руу цуварч шинэ гарсан Speed киног үзчихсэн. OJ бол тэр өглөө эрт босоод телевизийн продюсер Craig гэд хүнтэй гольф тоглохоор явсан. За тоглосныхоо дараа OJ Coors Clubhouse-д хүзэр тоглосон. За харин тэр үеэр нь болохоор Никол одоо үдээс өмнө бол хүүхдийн толгомны дэлгүүрээр явж исэн. За Ron Goldman өглөө болохоор Sunset Boulevard-ийн ойролцоо байдаг Barrington Field дээр softball тоглосон. За эндээс эхлээд анхаарал татах үйл явдлууд бол өрнөж эхэлнэ. OJ бол хожим мэдүүлэхдээ тэр өдөр шинэ найз бүсгүй болох одоо жүжигчин загвар өмсөгч Полатайгаа уцаар маргалцсан гэж бол ярьсан. За Пол нь болохоор түүний охин Сиднейгийн бүжгийн тоглолтыг очиж одоо үзхийг хүссэн боловч OJ түүнтэй хамт явахыг хүсээгүй. Тэрийг нь сүүлд Кейлин гэрчлэхдээ OJ зүгээр л тоглолт руу ганцаараа явахыг хүсэж байсан. Харин Пола заавал хамт явна гэж зүтгэсэн. Хамт явахгүй гэхэд нь одоо Пола ууралж исэн гэж ярьсан. За OJ-ийг сайн мэддэг олон хүний хувьд бол Никол бол түүний бүр үргэлж номер 1 эмэгтэй байсан. Тэр Николыг бүр зодоод ч хамаагүй буцааж өөртөө авчихыг хүсдэг байсан. За Никол бол OJ-ийг орхиход тэр үргэлж Никол одоо буцаж ирнэ гэж боддог байсан маа. За тэр өдөр нөгөө шинэ найз бүсгүй болох Пола тоглолтод очихооргүй болсон болохоор Лас Вегас руу нисээд за тэнд бол дуучин Майкл Болтонтой уулзсан. За энэ явдал нь магадгүй OJ Simpson-ы одоо хардах сэтгэлийг улам бүр дэврэгсэн байх гэж үздэг. За тухайн өдрийн 16 цаг 30 минутанд Никол болон түүний гэр бүл Paul Revere дунд сургуульд Сиднейгийн одоо бүжгийн тоглолтыг үзэхээр очсон байсан. За тэр үеэр болохоор Ron Goldman Mezzaluna гэдэг рестораны ажлын ээлжиндээ очиж исэн. За 16 цаг 45 минутанд OJ тоглолтод явж утсан. Николийн гэр бүлийнхний арын судалтанд тэр бол суугаад тэгээд 18 цаг 15 минутанд тоглолтод дуусаад OJ Николийн гэр бүлийнхэнтэй хэсэг ярилцаж зогссон. 18 цаг 30 минутын орчимд Николийн гэр бүлийнхэн Mezzaluna ресторанд очсон. За OJ харин гэртээ харьсан. За харьсныхаа дараа нөгөө Кейлин гээд залууд ярахтаа тэд нар намайг хамт хоол идэ гэж юусоо урайгүй. Тэгээ бас Николийн өмссөн даашинз нь хитрхи бариу бас хитрхи ил задгаа байсан гэж ярьсан байсан. Ер нь салаад тустай амьдарч байгаа мөртлөө одоо ингээд өмссөн хувцсыг нь хүртэл шүүж, шүүмжилж, өөрт нь хамааралгүй зүйлд ууралж ярьсан нь бол тэр байсан. За 20 цаг 30 минутанд Никол ресторанаас гарсан. 21 цагт Никол тухайн үед хар тамхинаас гаргах төвд байсан Фэй гэх найз руугаа залгаад ингэж ярьсан маа. Би OJ-д биднээс хол бай, миний амьдралаас зайл, чи энэ гэр бүлийн гишүүн биш гэж хэлсэн гэж ярьсан. За 21 цаг 10 минутанд OJ, Кейлин хоёр Bentley машинаар Макдоналдс руу явсан. Тэгээ буцаж ирээд OJ машиндаа хооллсон. 21 цаг 36 минутанд тэд хоёр тийшээ болсон. За Кейлин хамгийн сүүлд OJ-ийг харахад бол Bentley-дээ сууж исэн гэж мэдүүлсэн. За ингээд 21 цаг 36 минутаас хойш OJ ганцаараа үлдсэн.
За яг энэ үед болохоор Ron Goldman рестораны ажлынхаа ээлжийг дуусгаж байсан. За 21 цаг 37 минутын үед Николийн ээж нь ресторан руу залгаад нүдний шилээ тэнд орхисон байна уу гэж асуусан байна. 21 цаг 45 минутанд Никол өөрөө Месалуна ресторан руу залгаад Karen Lee болон Ron Goldman-тай утсаар бас ярьсан. За шилийг нь тогтоонд хийцэн байгаа. Тэгээд Ron тэднийд одоо ажиллаа тарахаар аваачаад өгөө гэж хэлсэн байна. За ингээд энэ явдлаас хойш болсон үйл явдал бол өөрт одоо нууц хിവэрэ үлдсэн хамгийн этрээдээ одоо хэсэг байгаа. За Ron бол ярьсныхаа дагуу Николийн гэрт нь явж очсон. Тэгээ харамсалтай нь бол алуулсан. За гэхдээ яг хэдэн минутанд гэдэг нь бол тодорхойгүй. 22 цаг 15 минутанд Николийн хөршүүд нохоо хуцыг сонсож эхэлсэн байгаа. За прокурорын таамаглал бол яг энэ үед цус урсч эхэлсэн гэж бол үздэг. Тэдний таамгийн дагуу бол OJ маш их ууралсан байдалтай шууд Николыг хутгалж эхэлсэн. За тэгээ байж тал Ron тэднийд яваад очсон. Тэгэхээр нь OJ түүнийг ч гэсэн хутгалсан. За гэвч Ron эсэргүүцэж тэмцсэн. За энэ нь бол түүний гарын шархнаас нь харагддаг. Прокурорын мэдгдлээр бол OJ Ron-ы гол артерийг нь тастаад тэгээд амьд гарах ямар ч боломж үлдээгөөгүй гэсэн байсан. За тухайн аллах нь яг үнэхээр алий гэж зорж алсан зүгээр одоо санаандгүй байдлаар хутгалсан бол биш. Яг одоо гол артерийн судсуудыг нь огтлсон байснаас нь харах юм бол ихэвчлэн одоо ийм тохиолдлууд нь хувийн харилцаа эвгүй болсон үед тохиолддог гэж үздэг. За Ron Goldman-ы задлангийн дүгнэлтэнд юу бичсэн байсан гэдгийг одоо та бүхэнд дарааллуулаад хэлээд өгье. За хэд хэдэн хутганы шарах цээж хөвлийн 100 гуйн дээр нь гүн зүсэгдсэн шархнууд нь болохоор цээж хөвлийн хэсэгт. За цээжнийх нь баруун хэсэгт нь цус хурсан. За тэгээд хөвлөд нь бол бас цус хурсан. Толгой, нүүр, хүзүү, цээж 100 гарт огтолж зүссэн олон шархнууд, гар хэсэгт хамгаалалтын шархнууд, мөн гар бугуун дээр олон сэв шалбархай, мөн хүзүүний зүүн хэсэгт хурц ирмэгтэй зэвсгийн шарх, зүүн талын венийн судас тасарсан гэж бичигдсэн байсан. За энэ бүхнээс харахад бол алуурчин одоо Ron-ыг ингэтлээ олон удаа хутгалах ер нь бол шаардлага байгаагүй. Тэгэхээр магадгүй алуурчин яг хэрэг үйлдэж явах үеэр өөрийгөө ч мөн одоо шархтуулсан. Тэгээд ч Бэлигээ алдсан байх боломжтой гэж бол үзсэн маа. Ron Goldman-ы биен дээрээс Николийн цус бол илэрсэн. За энэ нь бол одоо OJ эхлээд Никол руу дайраад дараа нь болохоор Ronтэй нүүр тулсан байх магадaltaй гэдгийг нь бол илтгэдэг. Никол ам тавьж байгаа хооронд OJ Ron руу дайрч алчаад дараа нь буцаж Николийн цогц дээр нь очисон гэж бол таамагладаг. OJ түүний үснээс нь татаж толгойг нь хойш нь өргөж жагаад хүзүүг нь 2 удаа зүссэн. За Никол бол одоо хүзүүгээ хэрчүүлж бараг нугас хүртлээ одоо толгойн тасарсан байсан. Николийн задлангийн тайланд одоо юу гэж бичсэн байдаг вэ гэхээр зүүн баруун талын артерийн судас бүрэн тасарсан. Хүзүүний зүүн баруун вений судаснууд огтлогдсон. Тэр хойд хайлас залгуур огтлогдсон. C3 хүзүүний нугасны хэсэг зүсэгдсэн. Хүзүү хуйханд нийт 7 удаагийн хутганы шарах, баруун гарын ядам хуруунд зүсэгдсэн шарах буюу хамгаалалтын шарах гэж бичигдсэн байсан. За тэгэхээр Кейто Кейлин гэдэг залуу бол OJ-ийг хамгийн сүүлд харсан хүн байгаа. Тэр Кейлинээс сасны дараа яг юу хийсэн тухай OJ-д бол ямар ч баттай алиби юусоо байдаггүй. OJ өөрөө болохоор орой гэртээ байж Чикаго руу нисэхдээ бэлтжижсэн гэж ярьдаг. Гэхдээ OJ-ийг нисэх рүү хүргэж өгөх гэжсэн лимузингийн жолооч Alan Park гээд залуу 22 цаг 22 минутанд гэрийнх нь гадаа явж очоод зогссон. За тэгээ машиндаа гарч ирэхийг нь хэсэг хүлээж агаад бүр 22 цаг 49 минутанд OJ-ийн гэрийнх нь хаалгыг нь тогшсон хинч хариу өгөхгүй байна гэд компани руугаа залгаж хэлсэн маа. 22 цаг 55 минутанд Alan Park ойролцоогоор 1.90 см орчим өндөртэй хар арьстай эрэгтэй хүнийг олж харсан. За тэр шүүх хуралдааны үеэр бол хэлэхдээ нэг хүн гэрийн одоо хаалганы хэсэгт явж байгааг бол харсан. Тэр хүн гэрлүүгөө орж исэн. Тэгээ би машинаас буугаад хашааны гаднах домофоноор залгасан чинь хариу өгсөн. Тэр хариу өгсөн хүн нь ноён Симпсон байсан. Би оройтож сэрлээ. Шүршүүрт орчоод дөнгөж сая гарч ирлээ. Удахгүй буугаад очио гэж ярьсан баг. За тэгээ тэр гарч ирэхдээ бол жинсэн өмөд цагаан цамц хар хүрм өмссөн байсан. Хувцас хийх зориулттай юм шиг Gucci-гийн цүнх бас нэг спортын цүнх шиг нэлээд том тийм цүнх барьсан байсан. OJ нилээн халуутсан юм уу гэмээр хөлсөн гарцсан байсан гэж хэлснийг нь яг нөгөө Роберт Шапиро хэлэхдээ тухайн үед одоо OJ маш их яарсан нислэгээсээ хоцроход байсан болохоор ингээд сандарсандаа одоо хөлсөн гарцсан гэж тайлбарлаж байсан. За тэгээ хуруун дээр нь шархны лент наацсан байсан үгөөг нь бол анзаарч хараагүй гэж тухайн нөгөө лимузингийн жолооч бол ярьсан маа.
За тэгээ бас хэрэг гарсан тухайн орой Jill Shively гэдэг эмэгтэй хоолны газар руу машинтайгаа явж агаад O.J. Simpson-ы гэрийн ойролцоох уулзуур дээр нэг цагаан өнгийн Bronco загварын машинтай бараг мөргөлдөг шахсан. Тухайн эрэгтэй буцаж ухраад дохио өгөөд Jill Shively Bronco-д сууж исэн хүнийг харсан даруйдаа шууд таньсан байгаа. O.J. бол маш тийм ууртай харагдчихсэн гэж ярьсан. Тэгээ маргааш нь нэг найз нь O.J.-ийн экс эхнэр Никол нас барсан талаар яриад эхлэнгүүт нь урд оройн бараг аваар хийх шахсан бүр ингээд мөргөлдөх шахсан талаар шууд л бодож эхэлсэн. За энэ эмэгтэй хэрэгт бол маш чухал гэрч болох уг нь бол боломжтой байсан ч гэсэн эрх баригчдын хэвлэл мэдээлэлтэй ярихгүй байх зөвлөмжийг өөрөө тоогоогүй. Тэгээд түүхээ болохоор $5,000 зарцсан байлээ. Тэгээд гэрчлэх эрхээ өөрөө үгүй хийцэн. Хэвлэл мэдээлэл ер нь бол драмаг байнга халуун сэдв байлгаж үзэгчдийг татахын тулд O.J.-ийн тухай мэдээг бүр байнга цацчихсан. Тэгээ хожим нь яг тухайн эмэгтэй өөрийн түүхээ зарсан явдалтай олон жилийн турш ингээд харамсаж явдаг гэд баримтат кинон дээр бас ярьжсэн. За би гэрчээр ороод мэдүүлэг өгсөн бол O.J.-ийг яллахад хүчтэй нөлөө үзүүлж чадах байсан гэж боддог гэсэн бэсэн. За энэ эмэгтэйгээс гадна өөр нэг Хосе Камачо гэх эрэгтэй бас гарч ирсэн. За бас л маш чухал гэрч болж чадхаар хүн шиг бол харагдчихсан. За яасан гэсэн чинь O.J. 5 сард болохоор ингээд 38 см-ийн урттай хутга өөрийнх нь дэлгүүрээс худалдаж авсан гэж бол гэрчээсэн. За тэгээд тухайн яриа нь бол хэвлэл мэдээллээр тарж харлагыг улам бүр нэмжээсэн байгаа. Камачо өөрөө гэрчилсэн ч гэсэн прокурорууд түүний мэдүүлгийг бас л ашиглаагүй. Тэр бас л $12,500 өөрийнхөө түүхээ зарсан байсан. За гэмт хэргийг үйлдэхдээ яг тийм төрлийн хутга ашигласан байж магадгүй гэж ер нь бол таамаглаж ийсэн юм байлээ. За гэхдээ сүүлд нь яг шинжилгээгээр тухайн хутга нь тосоор бүрхэгдсэн хിവэрэ байсан гэдгийг тогтоосон нь хэрэглэгдээгүй гэдгийг нь харуулсан. За ер нь бол Nicole Ron хоёрыг хүнөөсөө хутга бүр ингээд түүхэндээ хизээч олдоогүй байдаг. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллүүд ер нь бүгд бараг O.J.-ийн эсрэг байсан ч гэсэн хар арьснуудын хувьд яаж ч харлуулж доромжилж битсэн бай. Үзэл бодол нь өөрчлөгдөхгүй хിവэрэ байсаар байсан. Гэхдээ эцэст нь DNA шинжилгээний хариу гарахад бол нөхцөл байдал O.J.-ийн хувьд улам бүр муугаар эргэсэн байгаа. За Николийн гэрээс олдсон цусны тусал O.J.-ийн цустай таарч ирснийг тогтоосон. За мөн O.J.-ийн унтлахын өрөөнөөс олдсон нэг оймсон дээрх цус Николийнхтой таарч байсан. Шинжлэх ухаан хүртэл хийсэн гэдгийг нь баталж өгсөн ийм цагаан цаасан дээр хараар бичсэн тов тодорхой шинжилгээний хариу гарцсан байсан. За гэхдээ Шапиро бол энэ бүхэнд бүр өмнөөс бэлтгэлтэй байсан. Яг ямар бэлтгэлтэй байсныг ойлгохын тулд нөгөө Mark Fuhrman гэдэг цагдаагийн тухай ярих хэрэгтэй болно. Тэр хүн бол хамгийн анх O.J.-ийн байшингийн араас цустай бэлийг олсон хүн. За тэр утгаараа O.J.-ийн өмгөөллийн багийн хамгийн гол бай болоод түүнийг арьс өнгөөр ялгуурлагч, авлагч цагдаа гэж олон нийтэд харлуулахыг тэд зорж исэн байна. Тиймээс өмнөх амьдралыг нь сөхөж үзээд хаана хизээ ямар нотой зүйл хийж явж ийснийг нь ухаж эхлэхээр шийдсэн. Mark Fuhrman өмнө нь олон удаа арьс өнгөөр доромжилсан үг хэллэг ашиглаж хит их хүч хэрэглэж хүмүүстэй харьцдаг байсан талаар нь бол олж мэдсэн. Nigger гэдэг доромж үгийг бол амны уншлага болгоцсон ярьж байгаа тийм аудио бичлэг хүртэл тэдний гарт орж ирсэн байгаа. За O.J.-ийн өмгөөлөгчд энэ баримтыг ашиглаад Mark Fuhrman Bailey-г бүр ингээд зориудаар тавиад O.J.-ийг гүтгсэн байж магадгүй гэсэн тим таамгийг төвшүүлж исэн байгаа. O.J. ингээд хар арьстай тэгээд нэг цагаан арьстай эмэгтэйг алсан гэдгийг мэдэнгүүтээ албаар тэнд цустай бэлий аваачингуудаа өөрөө олсон юм шиг болж жүжиглсэн. Тэгээд ч харуудыг үзэн яддаг тэднийг бүр амтнаас ч дорд үздэг гэж тэр талыг нь түлхүү гаргаж ирж нэг сумаар баг 2 туулай агнахтай ижил төлөвлөгөө боловсруулсан байсан. Ингээд энэ нэг мөрөөдлийн баг гэж нэрлсэн хүмүүсийн үйлдэл үнэхээр бүр иргэдийн үзэл бодлыг хоёр хувааж чадсан. Mark Fuhrman бол тухайн зүйлийг эрс өгөөсгөжсэн ч гэсэн O.J.-ийн өмгөөллийн баг энэхүү мэдээллийг ашиглаж тангарахтны шүүгчдийн сэтгэлд эргэлзээ төрүүлж DNA-ийн нотлохооны хүчтэй байдлыг нь сулруулж чадсан байдаг. За тэгээ мөрөөдлийн багийн Johnny Cochran гэх өмгөөлөгч бол хүний эрхийн хамгийн алдартай өмгөөлөгч хүн байгаа. 1966 онд жирэмсэн эхнэрээ эмнэлэг рүү хүргэх гэж явж агаад Лос Анжелесийн цагдаад буудуулж амиа алдсан Leonard Deadweiler гэх хүний хэрэгтэр Johnny Cochran ажиллаад тэгээ өөрийнхөө шилдэг гэдгээ батлан харуулж исэн тийм түүхтэй хүн байгаа. За O.J. бол ийм алдартай өмгөөлөгчдөд өдөрт $50,000 өнөөдрийн аншаар гэх юм бол $105,000 орчим төлж амь насаа авруулахын тулд хөлсөлсөн байсан.
За угаасаа энэ хүмүүсээс илүү ингээд давж гарахаар чадвартай хуульчдыг хайгаад ч олохооргүй байсан гэж бол ярилцдаг. За харин прокурор талын хоёр гол хүн гэж байгаа. За нэг нь болохоор түрүүнд дурдчихсэн Марша Кларк гэдэг эмэгтэй байгаа. Бас л одоо чадвартай, туршлагатай эмэгтэй боловч мөрөөдлийн багийг гүйцэтгэх хэмжээний гэж хэлэх бол боломжгүй. За бас нэг Африк Америк гаралтай Christopher Darden гэдэг залуухан прокурор байгаа. За өөрийн гэсэн ур чадвартай хуульч мөртлөө бас л одоо өмгөөллийн багийнхантай харьцуулахад сул гэж хэлж болохоор тийм хүн байсан. Хар арьстай хүний эсрэг хар арьстай прокурор энэ хэрэг дээр ажилласан болохоор тухайн үедээ хөрхий одоо энэ Christopher гэдэг хүн бас нэлээд олонний дургуйцлыг хүргэжсэн юм билээ. Christopher Darden тухайн үед залуухан байсан болохоор ч тэрөө уг нь бол одоо өөрийнхөө мэрэгжлийн ажлаа хийгээ зогсож байгаа ч гэсэн шүүх хурлын үеийн бичлэгийг нь үзэхэд бол нэлээд тийм сандарсан байдалтай харагддаг. Тэгээ ерөнхийдөө бол ингээд O.J. Simpson гэх хүний тал хамгийн одоо лаг шилдэг гэсэн хуульчидтай. Дайнд цус үцгэд бэлэн шахуу тийм цэргүүт шиг. За харин прокурорын тал бол маш олон тооны нотлох баримтуудтай өөрсдийгөө одоо асуудалгүй яалж гарч ирнэ гэсэн бүрэн итгэлтэйгээр шүүх хурал бол эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхээр мөрөөдлийн багийн хамгийн гол зорилго нь ерөөсөө л прокуроруудын гаргаж ирсэн баримт нотлохоонуудын алдаа дутагдлыг илрүүлэхэд одоо гол анхаарлаа төвлөрүүлж исэн. За ингээ ямар тач part 1-ийг энэ хүргээд дуусгая. Хэдүүлээ эх 7 хоногийн хагасаа өдөр энэ бүх үйл явдлыг базаад, дүгнээд, шүүх хурлын алцааныг дэлгэрэнгүй танилцуулаад бүрэн хэмжээний ойлголттой болох болно. Тиймээс 4 сарын 19-нд эргээд уулзъя.